За дарцсан шүү. За. Юу яцхан манайхаа подкастын quarantine дугаар эхэлж байна. Yay! 14 хоног сонгогдлаа. 50 за тэгээд. За тэгээ энэ удаагийн дугаар тавуулаа хийж гин. Тэгээд битгий сонс подкастын хөтлөгч сэтгэл зүйч Бадрал болон Кекс подкастын хөтлөгч Цэнгэл мөн дооч Амоны 3 одоо бэлгээ бит хоёр дээр нэмэгдэж орж ирээд байна. За бэлгээрээ. Дээр. Лүлүэ. Нэлтэг тавганд алсаас л орж ин да одоо. Тэгээд энэ ерөөсөө яг бусад дугаараас арай өөр. Тэгээд тавуулаа яг ижлэхэн оролцоотой тийм л дугаар хий гэж бодож чинь бүгдээр яг ижлэхэн тусдаа карантинд байгаа юм чи. Би За юу яцхан та нараар карантин хэр өрнөж ин яаж ин юу болж ин амьдрал ах уу хэрэг. Карантинаар тэгэл өдөр болгоны нэг рутин шиг юм зохиосон байгаа. Вау. Хөөх. Өдөр хүртэл унтана, нохотойгоо нийлээд. Болж өгвөл 11 хүртэл унтана. Нойроо тэгж нөхгүй болохгүй. Тэгээд босонготлаа цэцгээ услаад нохондоос өгөө, тэгээ өөрөө бас суугаад, тэгээ хоолоо хийж идэнэ. Тэгээд өдрийн дасгал гээд бит хоёр ингээд өрөөгөө тойроод 3 удаа гүйж байгаа. Маа нохоо ингээд алхаж байгаа нэг амар инээдтэй мангар алдаатай алхахдаг. За ингээд байж ерөөсө бүдрэхгүй юм дээр халтарч унж байна. Хин гэж нэр өгсөн гинэ. Лүлү. Бадрал цэгийн хоёр юу гэж авсан гэдэг нь бас айгүй зүгээр санагдсан. Амуныгийн нөгөө яг одоо Азтай цавар гэдэг групп гэдэг нь нохоо дог энэ дээр энэ нөгөө нохоо устгал явж байгаа гэдэг нь айгүй Бадралын жоохон хоолой тасалтаад шүү. Oh my god. Тийм чиний сая яг сүүлд хэлсэн юмнууд ер нь бол жоохон сонсогдсонгүй. За ямар шиг юм сонсогдсон бэ? Тий. Нохоо устгаж байгаа аттай савар. Тий нэг аттай савар нохоо. Тэгээ яг амуныгийн хувьд яг нэг нохоо нэмээ орцсон байна л гэж аахгүй. Аттай савар устгаагүй шүү. Аттай савар дээр байсан. Аттай савар дээр хүмүүс бичээд байгаа юм байна л та гадуур устгал их яваад байна гэж. Энэ нохоо наваараа гэж бичээд байгаа. За. Миний карантин ер нь бол дэжгүй байна уу? Ер нь бол нэг тийм сошиалор их өнгөрөхгүй байгаа. Их ингэж юм харж явахгүй байгаа. Тийм болохоор илүү амар тайван зүгээр гэртээ сайхан хүүхдүүдтэйгээ ээжтэй айгу амар байна. Ер нь бол яг цаг тутмын лайв маяг мэдээгээ сонсоод хэр нэмэгдэж яаж нээж гэдэг мэдээлэл авчаал. Тэгэл яг хүмүүсийн амар одоо юмнуудыг нэг хүн дээр хүлээж авахгүй, хашгинж байгаа юмнуудыг нэг хүн хүлээж аваад тэгсгээл. Ер нь бол яг жоохон сошиалаас хооллохон шиг тиймэрхүү байгаа. Амар л байна. Ер нь бол гэртээ ингэж өглөөнөөс орой болтол ерөөсөө байгаагүй нэлийн утсан байна. Ялангуяа 3-4 хоног. Баян гадуур яваад идэгсэн тий. Одоо ажилдаа явна тэгэл оройн комеди ч юм уу эсвэл подкаст гэж гараал явчихдаг гэсэн. Тэгээд гоё л ер нь бол Гэхдээ мэдээж яг энэ хэцүү хүнд цаг үе байгаа л та. Гэхдээ хэцүү хүмүүс ч бас зөндөө байгаа. Гэхдээ яг гоё байна гэж хэлж байгаа нь муухай л юм тий. Гэхдээ ер нь бол гоё байна гэхгүй. Өөртөө ямар байгааг хэлэх хэрэгтэй шүү дээ. Нэг ер нь хэцүү хүмүүс зөндөө л байгаа хэл та. Бэлээ юу гэдэг вэ? Юм ууж юм. Халаа юм ууж. Өнөөдөр халуун юм ууж байна. Гэтэ карантинаар сайн айгуу сайн ууж сурж байгаа ш. Би байхгүй болсон ч нөө. Ингээд Үгүй надад пи байгаа л та. Бадрал юу хийж байна?
Стивен гэдэг нэг хаврын баг. байна. Байна уу? За би нэг тийм яаж яах гинэ. Бадрал юу гэж нэрд? Бадрлын карантин ирээд. Минийх бол их дайггүй байгаа. Би чи нөгөө угаасаа онлайнаар ажилладаг болохоор ажил ямар ч зогсолт байхгүй нөгөө гадаад байгаа үйлчлэгчид маань онлайнаар харьцдаг болохоор. Тэгээ яг Монголд байгаа нөгөө үйлчлэгчид скежүүлнүүд нь одоо бүгд хойшлогдож байгаа шиг байна. Тэгээ би нөгөө сургуулиуд дээр явж сэтгэл зүй юу яриа хийдэг байсан шүү дээ. Тэгээд тэд нар бүгд хойшлогдсон. Голдон нөгөө трийг болоод дээрээс оч оролцсон байсан бүгд байх болцсон. Тэгээд подкастууд одоо жоохон сая 14 гэсэн гэдгээс хойш ерөөс уртцаар хийхэр хийсэн. Тэгсэн чинь бэлгээ 12 өрсөд дөрүлэд уртцаар хийхэр шууд дөрүлээс итгэсэн байна. Бид хоёр уг нь яг бүтэнсэн өдөр ядлага хийдэг тэр нэг гормоо алдахгүй бай гэж яг ярьсан юм ба. Бас болохоор болж. Тийм үстэй бэлгээ. Өчигдөр бас хий гэж бодож исэн тэгсэн чинь хойшлогдсон. Тэгээл өнөөдөр яаж зүгээрсээ хөвгчдөл хий даа л гэж утсан. Тийм. Тэгээл хийндээ одоо юу ч болчихсан хамаагүй. Тэгээ одоо гоё техник технологи хөгжсөн. Ер нь бол хаанаас ч яаж ч хийж болж штэ ер нь бол тий. Ааха. Харин гэхдээ гоё юм бүр ингээд юу лээ ийм тогтмол ийм юу хиймдээ ажил болгоно өдрийн тийм ажил бишээ тийм юутай рутинтэй гэж. Тийм. Би одоохондоо рутинээ бодож олоогүй л байна. Одоохондоо жоохон манарлалтын байдалтай л явж байна. Өнөөдөр бол 13 цаг унтсан байгаа. Өглөө яаж сэрэн тэрүүгээрээ л болох уу тий? Би бас ч гэсэн ер нь рутингүй байсан. Яг эхний 5 хоног бол за нэг яахта рутин гээ яах вэ гэсэн чинь сая 2-7 хоног сунглаа гэдгийг сонсоод за ер нь маргаашнаас нэг бас жоохон төлөвлөгөө гаргаж явъя гэж бодлоо шүү дээ. Тэгэхгүй бол би бас жоохон даслан мас хийхгүй л те турж өглөө. Турж өглөө. Сая Турж таргалж уу? Үгүй би харин ч юм муу идэт байгаа. Яг ажиллах үеэр гэрийн бүр баахан ингээд нэг тийм овоорсон ажлууд дэжтэй. За нэг хийчих юмсан гэл ийв байдаг. Тэднийгээ бүгднийг хий амьдсандаас айгу баяртай байгаа шүү дээ. Гэтэ одоо надад цохилттой бийл гэдтэй байна. Тэс хөрөө. Хандэр юм тагтах гэж байна. Харин тийм дааж би чадахгүй байна. Стайд юу н гадаа мада гарч ийн үү? Нэг ч гараагүй. Би нэг 2 удаа гарсан. Зүгээр мах авах гэж гарсан. Захруу. Баян зүрх захруу гарсан. Тэгээд манай энэ аваар бол цагдаа магдаа харагдахгүй л үлээ. Тэгээд маска зүгэл бэлэг өмсөөл тэгэл захруу орохдоо сайхан гараа харагдхал орж мах авчаал тэгэл гэртээ орж ирсэн. Өөр гадуур явгүй. Үнтэй хэлээ. Би бол өдөр болгоод харж байгаа. Тийм үү? Энэ нэг аав ээжиндээ байгаа хашаанд болохоор хашаандаа сайхан гар өөсөлтөө. Чи хотоос гадуур байгаа мó? Би бүр орбит тоо. Энд чи байжсэн дүнхэр баяртай. Хоолонд бүх юм дээр үнэхээр сайхан. Тэр нь одоо яг энэ карантин вик одоо бид нэр хоолтой тэгээд хоронтой байх талыг бол бас хийх юм бол мундахгүй байх л гэж бодоод байгаа шүү дээ. Одоо тэр харилцаа холбоотой тэгээд тий одоо бид нарт яг ингэж тал талаас ярих боломж өгөх гэж айгуу даваалтай тий. Харин яа интернетгүй үе байсан бол яана тий. Захидал бичиж байгаа ш нэг руугаа. Хүргэж өгөх юм байхгүй. Талаатаа баах юм ургуулж бодсон шүү дээ. Гадуур юу болж байгаа бол энэ төр. And мэдээлэлээс хоцроол. Төсөөл дундаа амьдраад. Одоо бүх юм мэдчихэж байгаа болохоор амар хяналттай тий. Тий. Өөр гадуур явсан байхгүй юу ерөөсөн? Би сая зүгээр гарч гүйсэн. Хай навд. Та нарыг болоог. Цагтаа байна уу? Цагтаа байлаа зүгээр. Коронавирус ч гүцэхгүй ааш. Тий. Цагтаа зүгээр машин зам дээр л лээ. Одоо ер нь гэхдээ одоо энэ юу гэдэг коронагийн карантин цаашдаа бүр үргэлжлээд ингээд нэг 2-3 сар ингээд гэртээ байхаар болчихвол
Ер нь яах бол та нар юу гэж бодож байна? Яах бол гэдэг улсын хэмжээнд үү бидний хэмжээнд үү? Гэхдээ улсын хэмжээнд ер нь тий одоо ер нь бол яг бид нар бол яг карантиныг бол сайн мэдрээгүй шүү дээ. Австралид одоо жишээ нь Мельбурн хотод бол 300 хоног карантин зүүн байгаад байгаа байхгүй юу? Тин чи 300 хоног бүр гэрээсээ гараагүй ч юм уу. За арай 300 биш юм аа гэхэд нэг 100 хоног одоо карантинлахаар боллоо гэдэг ч юм уу. Бас тийм бол ер нь ямар ах бол та нар яа гэж бодож байна? Хэрвээ тэгэхээр бол ер нь боцтой ч шиг. Гэхдээ яг энэ одоо энэ COVID-19 карантин бол хэдүүл яг гоё өөдрөгөр бодох юм бол зомби апокалипсийн карантин бодох таваагүй дээр байгаас гэдэг ядаж хүмүүс байж байгаа хоолнд байж байгаа гэдэг ч юм. Тим юм бодгоос тэгтээ жоох айж нөө би л 200 хоног моног тэгж ганцаараа байж байхгүй хаа ёо. Ганцаар амьдардаг хүмүүс тавьж байгаа. Тийм би бол ганцаар амьдардаг. Надад бол одоо ч хэцүү л байна. Юм дэл жоох хэцүү л байна. Тийм үү. Билгээ энтэй байгаа. Билгээ ганцаар амьдардаг. Бээжтэйгээ. Бээжинд. Шүд. Тийм. Би олон үнтэй юм байна. Ээжтэй, хүүхэдтэй. Ер нь хүнтэй байх л гоё юм байна яг одод байсан. Тийм. Угаасаа хүн хүнээрээ татдаг юм байна уу? Тийм. Ганцаараа ичнэ тэгэл гэртээ яаж чамаагүй явж болох ч гэсэн. Тий. Онцгой байна уу? Тий. Харин Гэхдээ ядчил гэрээсээ гарч болж шít. Худлаа уншсан. Гэрээсээ гарч болж. Дэлгүүр өдөр болгон гадаа гарнаа гэж бодож. Тий. Тэгэл худлаа онон тэр бүр ганцаардад байвал гадаа явж байгаа хүмүүнтэй холоос юм ярьж болно шít. Ой. Тэр нөгөө та нар харсан уу? Тонхон дээрээс залуу харсан уу? Тэр нөгөө Нью-Йоркд нэг Арсан. Тэр тарилцаа өсөж ш тэр үү. тий. Нью-Йоркд нөгөө нэг амар карантин болоод яагаад нэг ингээд нэг хоёр эрэгтэй эмэгтэй хоёр бүр ингээд замын цаана гэдэг байшин ингээд цонхоороо харилцаар агаад нэг амар нэг дейт хийгээдсэн. Та нар тэр бичлэг өгсөн үү? Тиймэрхүү Монголд болох болоо. Ингээд үзээгүй байна. нэг амар сонирхолтой тиймэрхүү бичлэгүүд байгаадсэн шүү дээ. Ер нь ганцхан гадаад Итали метал ингээд бөөнөрөө ингээд яг юун дээр нөгөө тагтан дээрээ гарч ирсэн хөгжим тоглоал дуулж муулаад тиймэрхүү жоо хэцүү л да. Гэтэ яг ер нь бас харин энэ яг тийм бодож яах вэ? Биш нохооч тогон зохиолгүй дээ. Тэр юу гэдэг вэ? амны юу гэдэг юм бэ? Хазаат харна хараа юугаар скотчер наац юм аа. Нэрэн зүгээр маань яаж тоглолтыг сальт харуулсан. Хаа гэдэг шүү дээ. Энэ карантин хугацааг ер нь яаж ашиглавал илүү үр бүтээлтэй. Одоо нэг дугаас өссөн карантин хийгдсэн юм чинь яа юу хийж өнгөрөө гэж бодсон. За яа хөөе. Одоо нэг нь асуулт биш үү? Нэг нэгээр ээлжлээд хариулах уу? Тэгээ. За Тэгээ дараалалтай болчих ярьдаг. За тэгээ тэгвэл амар юм байна. тэгээ. За амуниас эхлээд хоёр дахь нь хий. Нэрсэн дараалалаараа. Бадрал бэ. Бадрал бэ. Ананд энэ. За хамгийн сүүлд орох юм дээ. за би хизээч байсан яах вэ? Хамгийн сүүлдээсэн жоох. Эхлээд та нар шийдээ. За амуны. За түл би амдын өмнө. За амуниас эхлэе. За. Нэг хит бодсон юм байгаа. Одоо яг энэ Жоко ханцаа энэ ч бас нэг маа нэг төгжим хийдэг найз байдаг байхгүй юу? Гэхдээ гэртээ ирж амжаагүй байна гэсэн. Гэртээ ирэхээр нь хүнсний төлөөр Сайн уу? Одоо замын яриараа sorry. Хүнсний төлөөр энэ ордын маржин гэж найзандаа ороод бас нэг дуу хий гэж бодож байгаа. Өмнөх карантиныг ашиглаад би нэг клип гаргасан байхгүй юу? Вау. Яг тэрэн шигээ бас дахиад нэг ямар ч бажетгүйгээр нэг юм хийгээ гаргачих тийм үү гэсэн нэг бодол байна. Тэгээ бас нэг ном байгаа тэрийг уншиж дуусгана. Nice. Амуны дууг ямар нэрээр хайж авах сонсч болох вэ? Ямар Амуны гэдэг нэрээр. чиний артист нэр чи амуны юм уу? Тий. Амуны. Сонсноо. Emancipation. Yes. За анан. Yes. Би юм уу? Би дараач яриулах юм уу? Би юу?
Би зүгээр нэг онлайн нэг хичээл авсан байгаа. Тэрийг л үзэндээ л гэсэн бодолтой. Хэрвээ урт хугацаанд болохоор болчвол би нэг яаж үзнэ? Нэг жижигхэн нэг тийм скетч зохиол бичиж үзнэ гэж бодож байгаа. Гэхдээ яг хуу эхлээд зохиол бичиж үзэхээс өмнө нэг юм яаж зохиол бичих үү гэдэг тал дээр ч юм уу эсвэл яг зохиол нь өөрөө юуны тал дээр байх талаар бас нэг тийм судалгаа нэлээ хийн. Тэр одоо скетчтэйгээ холбоотой. Тэгээ ямар ч байсан зүгээр чадах гэсэн чадахгүй гэсэн нэг бичээд үзье гэсэн санаа байна. Гэхдээ хэрвээ урт хугацаанд үргэлжлэхээр бол л доо одоо угийн 27 оны дотор бол яагаад ч амжихгүй. Тэгээ дээрэс нас тэг бэлгээгээс авсан гитараа дээр нэг гитараа тоглож сормаар байна. Тийм бэлгээгээс нэг гитарын гуйгаад авсан байгаа. Тоглож сурыг гээд тий. Тийм л юм байна да одоогор бол яг бодсон юм гэвэл. Тий. Nice. Хоёр тэгвэл нээлж дуу гэж. Юу доо. Надаа одоо зүгээр ингээ гитарны утсыг дарахад л амар хэцүү байгаа. Яг энэ хурууны өндөгч амар өвддөм байлээ шүү дээ. Гитарны утас. Тий. Яг би ингээ өдөр болго ингээ 5-аас 10 минут ингээ бүр өөрийгөө хүчилж дарж байгаа л та. Угийн өвдөж сурах ёстой гэж бодлоо. Тий. Тэгтээ яг ямар хамгийн ихэнд ямар дуу тоглож сурах гэж бодож байна чи? Тий би сонгоцсон байгаа. Би Adele-ийн Daydreamer гэдэг дууг. Тэгтээ ер нь амар амархан. Adele-ийн Daydream тоглож сурах гэж бодож байгаа. Hello cover яг би дуудаад. Тий би Hello cover. тэгээ би чаад яачаад тоглож сурчаад харуулъя заа юу. Тий. Хоёр юм хэрэгцээд нийцэдлээ юм да. Хоёр хэрэгцээд нийцэдлээ юм да. Амууны чинь намайг өгчөндөө гэ. Тэгсэн төвшний артист юм шүү дээ. Би ч одоо хуруу нь өвдөж эхэлж байгаа amateur. Тэмэлэн. Amateur окей. За цэгийг юу ихтэй. Тий за би дараа нь хариулж. За цэгийг юу ихтэй. За карантин сонгогдсон ч гэсэн манай ажил бол онлайнаар явагдахаар байгаа. Mobicom-ээр болохоор. Тэгэхээр би гэрээсээ бол ажиллана. Тэгээд нөгөө 365 мав ч юм уу тий эсвэл одоо яадаг чинь тэгээд VPN ч юм уу яадаг чинь тэгээд ажиллахаар байгаа. Тэгээд comedy болохоор бас зогсохгүй тоглолт болохгүй ч гэсэн бид нар бас нөгөө live from UB comedy-гийн sketch гээд зарим нэг хийх юмнууд бас гарах бах. Гэтэ амар том нөлөөтэй биш ч гэсэн тодорхой хэмжээний оролцох юмнууд гарна. Тэрийг бас онлайнаар л шийдэх бах. Тэгээд Keks podcast-ээр залуучтай төр зүрийн амралт хийсэн маа. Тэгээд тэр амралт маань удахгүй ер нь дуусахын тэгэхээр үргэлжлүүлээд Keks-ээ ер нь бол ийм гэхдээ ойролцоогоор нэг сар болох юм. Тэгэхээр харин зочин мочин эднэрээ уурж мөрөхөд одоо яг хөл хоройтой болохоор хэцүү учраас энийг бас дахиад битээр жоохон ярилцах байх. Хувийн зүгээсээ гэх юм бол ерөнхийдөө бол ажлууд бол үргэлжилнэ л гэсэн үг онлайнаар. Хувийн зүгээсээ гэх юм бол ерөөсөө нөгөө амар их ажил донд нөгөө амжихгүй өөрийгөө нөгөө жоохон сонсохгүй орхиод яваадсан байхгүй юу? Ер нь бол ажиллаа хийгээл комеди дээр очивол подкаст хийгээл хүүхдүүд дээр ирээл ч юм уу ингэсгээл зав гарвал өөрт нь цаг гарвал жоохон PM уучаал тэ. Тэгэхээр энэ хугацаа та ер нь бол карантины хугацаагаа бараг л өөрийгөө сонсох тал руу чиглүүлнэ гэж бодож байгаа. Илүү урт хугацаа болох юм бол бүр сайн. Ягаад тэгэхээр алкоголноос бас намайг жоохон холдуулчихна гэсэн үг. Үгүйсэн. Яа тийм шиг ярина. Яа алкоголын сууж ингэж байна. Өөрийгөө сонсно гэдэг дээр яг ямар байдлаар өөрийгөө сонсдог? Бясалгал хийх санаа байгаа юм. Ер нь болохоор яхаа өмнө нь нэг сарын хугацаатай яг 30 хоногоор сууж исэн нэг туршлага байгаа юм. Тэгэхээр тэрийг үргэлжлүүлэх санаатай л байна. Тэгэхээр нөгөө скил санаачлсан арай гойлчд. Бясалгал хийгээд унтахынхаа өмнө нэг 5 минут ч юм 10 минут бясалгаж суухыг хэлээд байгаа юм л та. Тийм.
Тэрнээс одоо би өста шууд IELTS-ийн дэдэн оноо аваад тэгж тураад мураад гэж бодлоо ярихгүй. Хотлоо бэ. Тийм байлээ гэж. Тэгж бодлоо шаахгүй. Тэ. Хараа л хэлж болж байна. Болно. 10 кг тураад аа. Энэ тийм үү тархлах бах те. бол байгаа юм байна. Тархлах бах уу? Агаах уу. Би уг нь турж ийсэн тэгээд буцаа тархалцсан. Бэлгээрээ. Гэтэ нөгөө Бэлгээ тормоор. sorry би нэг юм хэлчихье. Нэг айтахын юм бас юм бэлээ. Өмнө нь ерөөсөө нөгөө 6 цагаас хойш юм идэхгүй гэдэг юмыг би ерөөсөө биелүүлж чадахгүй байгаадсан байхгүй юу? Ажлаад арчаал ямар нэг байдлаар энд очихороо санаандгүй идчихдэг ч юм уу эсвэл нөгөө хорж дийлэхгүй байгаад байсан чинь одоо гэрте байхаар ээжэд шууд загнуулаад 6-аас хойш хөрөгч бүгд хаалттай байгаа. Тэгэхээр бас тэрийг бас зохицуулж болох юм шиг байлаа. Хард ер нь 6-аас хойш хөрөх хаалттай юу? Тий. Би бас өөрийгөө Одоо миний хэлж үү. Тэгээ одоо чиний хэлж. Хийх юм зөндөө байна өө. За зүгээр яг хэлийг гэвэл нь штэ. Сошиал баг ашигламар байна. Тэгээд ер нь л тамхинаас 100% гарах. Тэгээд бас уухгүй юм чи бас холдох уух юмнаас. Тэгээ бас их өдөр болгон болж өгвөл дасгал хиймээр байна. Сонголтын дасгал хиймээр байна. Бясалгал сурмаар байна. Бас уул руу гаргаж ивэл ойр ойрхон уул руу гарнаа. Тэгэл ер нь яг л цэгийг илтгэж өөр дээрээ л илүү өөртөөгөө л ойрхон л байж сурах л байна да. Ямар ч байсан карантин дуусахад бол илүү сайжирсан л бэлгээ гарч ирмээр байна. Ямар ч тач. Nice. Гэтэ сүүлийн 4 хоног би тэгээгүй зүгээр л унтаж сэрэл юм идээл нэг тухсаар агаал нэг мэдсэн чинь 5 хоног өнгөрчлөө шүү дээ. Гэтэ чи өөртөөгөө ойрхон байна гэдгээ бодсон л шүү дээ энэ 4 хоногт. Харин боцсон би зүгээр ингээд яаж 5 хоног өнгөрүүлснээр боцсон чинь өмнө нь би амар баг бүтэн жил ингэж өнгөрөөжсэн юм а. Тэгээ шууд айц сурж илээ. За одоо гэс болохгүй л гэл. Гэтэ яг болох тэр юу хэмдэ тэр нэг балиар тийм хуваард орохтол их амархал юм бэл. Одооноос эхлээд нуруу хөшдөг болцсон л энэ бүр. Тэ морогч бүгд амар ингэж. Тэ. Бадрал өөрөө нэг тийм юмтай байдаг байхад арай өөр шүү дээ. За би болохоор сая нөгөө 4 дахь өдөр гараад сэтгэл зүйч подкастын нэг дугаар хийчихсэн аахгүй. Зочин нь болохоор ингээд нөгөө олимпийн гүндгмаа тэгээд сумын антрын сэтгэл зүйчээр ажиллаж байгаа спортын сэтгэл зүйч юм байхгүй. Яг нэг медаль авч явах үед нь ингээд сэтгэл зүйчээр ажиллаж байсан. Тэгмээ би тэр үед ингээд цаг тоглолцоод тэр өдрийг бүр амар ингээд чухалчилж ачаадгүй л өгчээсэн чи шууд өмнөх өдөр нь тийм болоо. Тэгээд маргааш нь одоо ингээд болж байгаа одоо тийм студ руу оролцохгүй гинэ гэж надад хэлж байгаа байхгүй оройн. Тэгээд би юу яана гэж тол. Тэгээд тэрийг явж чадаагүй амар харамсал за доошлууллаа гэж хэлээл. Тэгэл хит ажил ингээд календар дээрээс хасагдчихж байгаа байхгүй. Одоо ингээд миний өмнөх ингээд 7 хоногуудын хуваар иймэрх байдаг заяа. Тэгээд яг саний одоо ингээд хоошлоод иймэрхүүд одоо ийм болоод ирэх гэж байгаа байхгүй хоосроо. Тэнгүүд ингээд амар гоё юм амарсан мэдрэмж. Би өөрийгөө ингээд бас 7 потенциалд бол юу ч хийдгүй амардаг. Тэгэхээр үнэхээр амраагаад байж чадж байгаа гэж бодсон чинь бас чадахгүй байснаа сая яг амарсан чинь ухаарсан. Тэгээд би амар ер нь бол жоохон олзуурах гэж байгаа яг энэ боломжийг сайн амрыг тий яг өмнө унших гад уншиж чадахгүйс номуудаа бас нэлээд уншсан, эргүүлж харсан. Тэгээ одоо ер нь тоглож моголноо тий PUBG би тоглохыг амар хүсдэг байхгүй. Тэгээ миний мэрэгжил чинь ингээл юм сэтгэл зүйч тэгэл ингээл амар хүмүүсийн кейс дээр ажиллаад тэгээд байгаа. Тэнгүүд заримдаа зүгээр л ингээл юм чийлэрэл тоглож моглол кино үзхийг амар хүсдэг байсан байхгүй. Тэгээд өчигдөр нэг PUBG тоглосон. Одоо яг цаашдаа бас PUBG-гач нэлээд тоглоно. Ажиллаач юм номооч юм шиг бүхэл юм. Харин баг бүх юм нэг дор хийх гэдэг юм шүү дээ. Харин ер нь бол өмнө би ер нь зүгээр хөл хориг байсан ч гэсэн нэг амар бас гэртээ байх яг амар амар амгалан байдаг. Тийм болохоор над нэг хүндэр тусах. Гэхдээ яг карантин дуусахад бол
одоо тий гадуур хүмүүстэй уулзч уулзах тиймэрхүү юм амар сансан байх болоо гэдэг бол. Ер нь бол санана штэ. Гэтэ чи чинь бүр орбитд байгаа юм чинь ядч л ойр хүн амтантай уулзъя гэж байгаа хэцүү л юм тий. Тий, ер нь л тий. Нэг хүмүүстэй уулзахгүй л би тэр бол. Чи одоо орбитоос хотын төв рүү алхах нэг бол амар удна штэ. 15 км гэдэг байх шүү дээ. Яг Бас гайван биш үү? тий Google-ч гүчин гэхдээ яг их шаардлага. За аманд юу их гэж юм да. Нэр амандаас асууж. Би ярьсан шүү дээ. Би гитар Амандаас асууж байгаа талаар гэж Тэр их чинь байна. Би ярьсан шүү дээ. Дөрөв юм гоё. Чиний найзад аа би дөрвөлээ. Дөрөвлэгийн тавлаг дөрөв харагдаад байгаа болохоор ам харагд. та нарт гитарынхаа сурсны хэсгийг арай жижиг юм байна. Баярлалаа. Тий. Би нэг 2 секунд байсан ч гэсэн сонсон. за тэгээд тэгвэл би явлаа ш. Билгээ юу хэлэн чи? Билгээ юу лээ гэнэ. За яваарай. Хүлээж арай. Жох хөггүй болчлаа. За. Өнөөдөр би сайн нэг яац юм аа. За сайхан байлаа. Юу вэ? Өдөр нэг гантил өргөцсөн юм аа. Тэгсэн чи харин гар бүр амар ядраад байна уу? Чи урлагийн гарыг битгий гантилэн зарцуулаа. Гантил өргсөн юм аа гэд ингэж байгаа наач. Наата ч бас хийж байгаа уу? Тэ. Хийхгүйгээ яах вэ? Хийхгүйгээ яах вэ? Ганцаараа хүн. Боломж олдвол хийж байна да одоо. Ганцаараа. Карантины үеэр хүмүүсүүдийн харилцаа илүү ойртох бах те. Та нар юу гэж бодож байна? Тэр бүл дотор юу? Тэ. Найзтайгаа юу? Ер нь айл талтай. Ямаагүй. Тэ. Гэр бүл дотроо хоорондоо ярилцсан. Тэгэл зарим нь найз нөхдөөгөө санана, зарим нь краш руугаа өхөөс өмнө хэлээ да. Би чам сайн байсан хэл. Ер нь ганцаараа байхаар яг одоо нэг хүмүүсийн харилцааг арай илүү үнэлж одоо сурах юм шиг санагдаж байна бас. Өмнө тэгэл нэг байж л байх байсан юм. Байхгүй болчоороос. Анд болоод ихтэй шиг санагдсан. Би юу? Би тэгсэн. Ер нь санаж гинэ үү? Амт хэлээ санаж байгаа та. Тэг би яг гитартаа л найзалж ин да одоо. Баярлаа билгээ. Зүгээрээ. Тиймэрхүү л энэ та нар ойрт гоё кино үзэж гин үү? Би сая харин нөгөө яг өчтөр хасан өдрөл өнөөдөр бүтэнсэн тийм. Өчтөр нөгөө нэг Queen's Gambit-ийг үзсэн. Тэр бүр амар гоё кино байсан. Та өөр Queen's Gambit үзсэн байна уу? Амны үзсэн биз дээ. Хэлж. Би үзээгүй. Үзээгүй. Тийм үү. За. Queen's Gambit үнэхээр гоё кино байсан. Тий, өшөө нэг social dilemma гэсэн байл уу? Юу гэсэн байл нэг бас нэг кино талдаа орсон явж байгаа Netflix дээр. Тэгсгээл үгүй өнийг ангитай кино, баримтат кино хэлээд яг social тухай. Тэрийг үзсэн юм байна. Баримт кино юм тий. Тий, баримтат кино. Тэгээ бас Blackpink юу нөгөө K-pop тэрний баримтат кино орсон байлээ. Тэрийг нэг харъя да гэж утсан харин тий. Oh my god. K-pop фэн өгдөг чинь. Нөө Kai мөн үү? Окей, нөө эмэгтэйчүүдийн Blackpink юу ч үлээ. Jennie. Тэднэрийн тухай. Jennie. Тэрийг үзье гэж бодож байгаа зүгээр. Би өчтөр нэг хамгийн дуртай кинонуудынхаа нэгийг л авсан. Чи Солонгос кино үзчихсэн шүү дээ. Тэр амар кино. Тэр гоё кино хэлсэн гэж бодож байгаа. Би яг жоохон бахта үзчихсэн. Дэлхийн сторийн дээрээс хараад нэрийг авсан байна да хэлээд өччих гэж байгаа. Би ч амар гоё хийсгийн сансан шүү дээ бадрал. Нөгөө ухсарч буу ингэж тий. Би яг жоохон бахта үзчихсэн аахгүй. Тэгчээ тэр киног ерөөсөө
санагдгүй тэг чинийхээ харчаад энэ юу кино гэж та тэгээ тэр мөн үү гэсэн чинь мөн дээр нэр нь Би бас нэрийг асуусан шүү. Би бас үзье гэж бодож байгаа. nice. Би одоо нэрийг асууж ил дээ юу юм. Bitter Sweet Life. Тэг кино. Окей. Солонгос кино. Энэ хаах кино. Тэгээ хагийн тоглосон гоё. Тэр энхаахын тоглосон бас нэг I Saw Devil ч үлээ нэг. Яа, тэр амар кино шүү дээ. Тэрийг үзэх гэж байгаа бас. Тэр өчигдрийн киногийн хийсэн хүн хийсэн ш тэрийг. Тийм үү. Nice. Тийм. Тэр угаасаа I Saw Devil бол үнэхээр satisfying. Үзэхэд үнэхээр сэтгэл хандаг. Бас нэг юм. Манайх хэдүүл яг нөө үзэх контентуудын талаараас ярилцъя. Би нэг YouTube дээрээс хин гэлээ. Нэг Орс баг явахгүй. Уучлаарай би нэрийн самтанд ийм халдсан баг за. Тэгээд та нар ингэж хайвлаар нь гараад ирэх. Russian Gangster Catches Predator гэдэг нэг тийм тэгэл бичгээд юм гараад ирэх байна. Тэгэнгүүт Russian Gangster юу гэсэн бэ? Catches Predator нөгөө Predator гэдэг нөгөө аратан тэг хүүхдийн аратан биш үү? Child. Тэгэнгүүт нэг баачка ингээд 14 настай охинтой чаталж ийн гэж бодоод тэгэл ингээд хоёр орон дээр чинь кадлж болох юм аавч чи зэрх юм тэргээл тэгэл хоёул багтчихээ гэх юм бол үнэн задгаа орцож байгаа байхгүй. Тэгээ нөгөө 14 настай охин дээр ирээл энэ нөгөөд нь оруулаад суулгасан чинь нөгөө манай гангстерд гал тэр Russian gang нэг юм халдсан тэгээ толгоон дээр шивээс юм. Тэгээ өөрөө бас аягүй смарт залуу байлаа. Тэгээ юм амар сахал багштай викинг шиг. Тэгээ хажууд нь бас нэг Alex гэдэг амар том найз зогс. Тэгээд 15 минутын турш ингэ ярилцж байгаа байхгүй. Тэгээд тэд нар өөрсдөө бас амар гоё найруулгатай зүгээр тийм ботик пранк биш цаа ингэ. Цаанаас нь хин гэлээ өөрөө мань хүний дүр нь болохоор ерөөс нэг тийм одоо Аризоны амар нэг тийм том гарын бие хамгаалагчаар ажилладаг Орс баг явах. Тэгээ нөгөө босстойгоо яриад одоо тань өдөр онгоц явуулна гэсэн яасан бэ? Би яг энэ нэг ажилтаа болчлоо. Манай энэ одоо тэгээ зээдүүдэр нэг юм хүүхдийн педофил ирчээд ингээд би энэтэй тоцоо бодо байж байна энэ тэгээд дөнүүд нь ямар ношоо яриад байгаа юм бэ? Юу болоо. Тэгээ нөгөөх нь уцаар яа. Тэгээ дөнгөд нөгөөх нь бүр ингээд сүмсмө гарах та. Тэгээ уучлахгүй байгаа. Тэгээд би одоо энэ хүүхд чинь цагдаа дуудах юм яах юм. Тэр аав ээж рүү яриулж байгаа. За. Тэгээ нөгөө хүүхд нь ингээ нүүдэлх нэг хөлн мөлий хэмсэж юмсээ. Тэгээ би дахиж стагцаач ихгүй явлаа. Нүүд нь хүүхэд ч биштэй 20 идтэй залуу байхгүй. Тэгээ тийм юм үзэж амар таашаалтай байсан. Таашаалтай. Ой, би та нарт нэг үзэж байгаа ч яах вэ? Нэг үзсэн сонирхолтой юм санал болгох уу? Та нар YouTube дээр Bold and Bankrupt гэд мэдхүү? Үгүй мэдгүй мэн. Bold and Bankrupt гэдэг нэг юм халзан ингээд нэг Европ ачка ингээд Оросын зөвлөлтийн үе нөгөө зүүн Европын зөвлөлтөөс ингээд задарсан тийм улсуудаар явдаг байхгүй юу? Тэгээ тийм одоо Молдав, Залдаа, одоо Словен ч юм уу те. Тэгээ тэдний ингээд бөбөөч ах нар байгаа шүү дээ. Тэд нар бөбөөч ах нартай очиод ингээд орсоор яриад ингээд уудаг байхгүй юу? Арх угаал тэгэл тэд нартай арх угаал ингээд нэг юм гадаа шашлык гэдэр хийж идэж мэдээл. Тэгэл тэд нартай ингээд Оросын юу ярингууд өстой. Бүгдээр өстой хуучин л цайхан цаг байж өстой. Хуучин зөвлөлт холбоодуулсахад л бид нар жаргалтай байсан. Одоо бүх юм там болсон гэл. Тэгээд ингээл ер нь ингээл зөв Европын улсуудаар янз бүрийн бөбөөч ах нар дээр очивол VPN гэл нэг өөрөө орсоор ярьдаг. Тэгэл орсоор ярьдаар уух хөнгөд тэгсэн чинь зүгээр нэг улсын нэг бөбөө ах нар дээр очисон чинь зүгээр тосгоны бүх бөбөөнөр хүрээд ирдэг нас. Энд чи арх өгж байгаа гэсэн. Тэр амар. Bold and Bankrupt гэд. Тэр айгуу сонирхолтой байсан амар тийм баг баажтаар хийсэн. Ерөөс нэг Bold and Bankrupt чинь бүр Латин Америкт очиод алуулан гаалцсан юм шүү бүр. Тэгсэн шүү дээ. Латин Америкийн тэр нэг ядуучуудтай уужаа баларсан шүү дээ. Тий. Латин Америкч бүр аюултай шүү дээ. Латин Америк аюул. Манай ах нар яах бол дружба гэл ми пи. Тэр зүүн Европын яриад ихмэлгүй. Зүүн Европын ах нарыг харж байгаад бол яг л за манай Монголын ах нараас нэг чүт цэмби байгаа. Ер нь бол ижлэх шүү. Тэгээ ер нь ижлэх. Арай нэг манай ах нарыг бодвол арай цагаан. Тэгээ бусдаар ялах юм байхгүй. Өөртөө ч цагаан. Тэ. Тэр айгу фаны контент байсан.
Гэтэ сая Бадралын хэлсэн контентыг яг дотроо төсөөлсөн ч юм бүр сонирхолтой санагчлаа. Өөрөөсөө Монголд бас нэг тим юм хийж үзүүл те. Харин яг үнэ би яг тим хийх амар хүсдэг байхгүй. Тэгээ яг ингээд тийм зүгээр хэлцүүч хүн нэг жоохон инэрэнгүүл юм сурталчлах хэвээр л да. Гэхдээ би яг тэр педофил үнэхээр инэрэнгүү баймар санагддаг байсан. Тэр нөгөө 14 настай охинтой чаталж нэгэ очисон чинь асашуурын авраг зогсчихвол тийм. Юу. Харин За өөр амны юу үзэж байна? би зүгээр амныг асууснасаа. Та хоёроос хоёулаа. За. Амныг л хариул. Амны ярээрэ. Би юм үзэхгүй байгаа. Би тайдын би ч үзмээр байна. төлөөг л үздэг. Би Манайха үзэх юм байж ивэл окей. Тэгээд яг нөгөө угаасаа нөгөө ажил болохоор Live from UB comedy вүүдээр орж байгаа шинэ дугаар болгоно. Тэгээд хагас өдөр нөгөө боловсрлаар гарч байгаа штэ. Тэрийг бол бүр тасралтгүй байнга үздэг байхгүй манайх гэртээ үү тавьсан. Тэгээд сая зүүн бэлгийн тулааны нэг скетч орсон. Тэр бүр амар фаны болсон. Тэгээд тэр мэр бол амар гоё. үзээрээ бас тэрийг заавал үзээрээ айгүй хөвгчлээ. Тийм тэгэхээр нөгөө тэрэн дээр бас үзэл бодол ба эргцүүлэх гэдэг болно надад амар таалагдж байгаа хгүй яг Монголд нэг юм фанк гэх юм уу тиймэрхүү гудамжинд яг нэг тийм хийж байгаа нэвтрүүлэг ч юм уу тиймэрхүү юмнууд ховор байдаг. Тэгээ тэрнээс гадна яг нөгөө пост хийж байгаа залуу маань одоо хөхбөкс гэдэг подкаст хийдэг залуу. Тэр бас амар фаны яг. Тийм. Сүүлийн дугаар дээр ингээд нөгөө алганы хийгээр царайгаар чинь нөгөө юмыг чи үзэж үгээгээд годамжинд таарсан хүмүүстэй ингээд таарснаа. Нэг охины алганы хийгийг харснаа. Чиний пивний зураас чинь арай урт байна гэсэн. Тэгснэ чи сингур дуртай юу гэдгснэ нөгөө тийм гэсэн чинь зүү хэллээ гэж мэгээр бүр амар фаны тэр бүр амар хэвчтэйгаа. Тэгээд нэг зүгээр сонирхолтой баримтат кино өмнө нь та хэд бас ярьсан байж магадгүй Don't Fuck with the Cats гэдэг нэг баримтат кино гэдэг тийм. Сата бүр бүгдээ нэр. Тэр надад амар таалагдчихсан баримтат кино. Тэгээд тэрнээс гадна бас ажилтаа холбогдоод байна ямар ч зэ. Үүдэр нэг хуурцаг гээд баримтат кино. Тэгээ босоо бах те. Би ууг нь бол нөгөө Hi-Fi Radio-д байхдаа рок байсан юм аа. Альтернатив охин байлаа. Инди альтернатив. Тэгээ сүүлийн үед нөгөө жоохон хипхоп руу хөл алдаад байгаа. Мэдгүй одоо яагаад тэгээд байгаа юм гэдэг чи. Хүмүүсээс нь болоод байгаа юм биш үү? Яахан трак болоод байгаа. Харин нэг тиймэрхүү бодлоод байгаа шинж байгаад байгаа. Тэгээд тиймэрхүү юмнуудыг хүмүүсийг бас үзээсэй гэж би хүсэж байна. Ягаад гэхээр тэр хуурцаг гэдэг баримтат кино бол Монголдо ирсэн би бол супер баримтат кино гэж боддгоо. Тэгээд би ер нь бас нөгөө Монгол хүмүүсийн хийж байгаа контентуудыг илүү бас их үзэж байгаасаа дэмжиж байгаасаа гэж хүсэж байна хүмүүсийг. Тэгээд юу нэстэг тааг сонсож байгаа хүмүүс бас гоё тэднийг үзэрээ гэж хэлмээр байна. Yes. За би болсон. Таби баса. Ер дигч юм уу? Манайха яа нэг үгийн төгч аваад тэгээ мөнгө төлж үздэг юм уу те? Тий. Ер нь эхний нэг ангууд ер нь бол үнэгүй байдаг. Тэгээ цаашаа сонгож үздэг ба. Тий. Окей. Тэрийг турш үзэх юм байна карантинаар. Хэрэглэгч та эхлээд татаж аваа. Ой би юу үзэж байгаа гэж. За. Порно л үзэж байгаа шүү ш. Ата ч бүгдээрээ л үзэж байгаа шүү дээ. За подкаст ингээд бүгээр дуусч байна. Сонсон баярлалаа зогч та. Тэгснэ цэгийг гаргаж маргаж. Цэгийг маань интернетээр задлаас болоод байх болчлаа. За
За найзтай хэдүүлээ үргэлжлэлцгээе. За ингээд дөрүүлээ гэсэн. Цэгийг гаргасан чинь мобильний зэрэгэлдэг хүмүүс нээсэн бацаа. За би та нар Reddit гэх мэдэн те ер нь сонсогч нар маань ч гэсэн ер нь хүмүүс маань мэдэн дөө. Тийм. Reddit-ийн юу гэсэн бэ бэлгээ? TTS. Йоо, улаан юу гэсэн бэ сая? Юу улаан? Red юу гэсэн бэ? Reddit ч яг улаан логотой гэж. Тийм. Тэрний тийм YouTube сууг байдаг. Радио TTS badж магадгүй шүү. Харин тийм байгаа юм шиг байна. Амуны нөгөө хүмүүс юм яриад энийгээ дуусны дараа амуны энийгээ болоо удаа интернет болоо гэж боддог. Ер нь аль наа. Тэр сонсно тэгээд за бэлгээ яасан гэсэн бэ? Reddit дээр яасан гинэ? Тийм Reddit-ийн сонирхолтой асуултуудыг бичлэг болгоод оруулсан тийм радио TTS гэх сууг байдیں۔ За. Тэрийг үзтiin. Тэрний хамгийн гоё нь юу вэ гэхлээр биш үү? Амьдралын хатуу үнэн гэдэг тийм цуврал байгаа. Тинчээвэл өстой гоё юм бол бичдэг. Одоо жишээ нь битгий маяглаад эсвэл ер нь бол хүмүүс хөөрхөн хүмүүст илүү сайхан ханддаг манддаг гэх жишээний. Жохон муухайлдаа яг сонсоо. Тэгтэл яг бодит байдал юм шиг санагдтiin. Өөр амар гоё нь юу вэ гэхлээр ер нь бол тийм хөгшин хангалуун амьдарч байгаа хүмүүс одоо залуу үедээ юу гэж гоё зөвлөгөө өгөх вэ гэнгүүт бас тийм хэсэг байгаа. Би тэрийг бол үе ойр ойрхон үзтiin ер нь. Тэгээ гоё юм хэлтий. Жохон тийм therapy маягийн гэх юм уу? Тэгээ гоё сэтгэл зүйчдэр очсон юм шиг мэдрэмж авдаг л та. Өшөө инээдтэй гэвэл энэ The Mercurial Number 6 гэдэг дуу хөгжим ревю хийдэг нөхөр байдیں۔ Тэр миний харж ирснаас хамгийн инээдтэй нь ер нь бол. За тэгээд Монгол контент гэвэл мэдээж UB.com ер нь бол үзхийг боддог. Гэхдээ над вүү байхгүй. YouTube-ээр л одоо их үзэлж байгаа да. Тэгээд ер нь Монгол контент руу илүү ормоор л байна. Тэгээд Kex podcast мас. Яа. Бас сэтгэл зүйч подкаст. Энэ бүр боо спонсор дугаар юм аа. Тийм бас нэг юм амууны гэдэг нэг юм гоё дуучин байдаг юм шиг байлээ. Бүгднгийн мэш нээж. Тэгээ та нар тэгээ бас тэр нэг Вада дээр нэг нүдэн шилтэй залуу орсон байл. Тэрийг үзсэн үү? Яа за байлаарай. 5-9 эсрэг нэг гээд нэг тийм болзоонд орсон байсан. Blind дээр. Энэ ямар соёлын залуу вэ гэдэг хүмүүс. Ястойгоо өөрөөр залуу байл шүү дээ. Тэр ястойгоо өөрөөр залуу байл. Би гайхсан бэлгийг яагаад би л бэлгийг ингэ таньдаг байх гэж анх хараад амар хайртай л гэдэг. Амар хайр өгдөг байсан бэлгийг. Хүмүүс шал өөрөөр хардаг юм. Мэдгүй. Би сая Facebook-ээр орсон. Хөөе тэр тэгтээ амны юм хэлсэн. Амар бабли гэсэн юм аа. Амны чи жоохон ойр тулж ирээрээ. Чи хоолой чинь жоохон цаан сонсогдоод байна шүү. Дууг нь бүр хаагаа ичдэг юм аа. Тэ. Бүр ойртой л. Байна. Яг болж шаа. Чиний амч харагдаад байна. Амны наа чи яг зөв зай вэ шүү. Зөв зай байна. За битгий алдаа. Амны шүтээ угаасан юм уу? Тэгээд. Шүт асуудалгүй байна амны. Наад заага битгий алдаа. За. YouTube дээр бүр юм амар илий юм үзхийг хүсвэл нэг юм бүр дээвэд байдаг гэсэн important videos гэдэг плейлист байдаг. Бүр хийх юм болохгүй. Ер нь яг нэр зааж одоо YouTube-с хараадах амар олон бичлэгтэй те бүр. Important чухал бичлэгүүд гэсэн юм уу? Хаашаа тий. Эхний нэг 5 видео таалагдах бол цааш нь үзээд ирэхгүй бүгд таалагдах. Яг таалагдчихвэл угаасаа би. Хүн тийм юм үзмээрээс цаг байд юм аа үгүй.
тийм юм үзмээр санагддаг үе байдیں۔ Та нар за сая ярьсан одоо UB comedy, Keks podcast эдрээс гадна яг Монголын өөр ямар одоо YouTube channel ч юм уу тийм юм ер нь одоо үзэх дуртай бай. Одоо дагдаг ч юм уу. Өөр юу вэ? Ер нь Монголоос өөр яг одоо сурчилчаар контент гэвэл Монголоос уу? Тэ. Сүүлд хоёрын нөгөө бидний нууцд орсныг би харцсан. Яг явж явах замдаа надад үнэхээр фаны байсан. Яг дөрөв найзтайгаа ярив. Найзхаа яриг сонсож байгаа юм шиг байсан. Угсаал найзуудтай. За тэгэл бидний нууц подкаст. Надад подкаст тэгээд бас мандуул гоё. Мандуулаараа. Мандуулын нөгөө Эрүүл мэндийн контент юм шиг. эрүүл мэндийн контент те. Надад бол арт гэр амар таалагддаг. Тий, арт. Хаа байгаа амар таалагддаг. Satisfying гэдэг. Та нар гоё шүү. Тий. Та нар тэр сүүлд нэг Монголын ингээд нэг ASMR хийдэг залууг харсноо. Нэг punk ASMR илүү ингээд хараагүй тооч юм шиг л ингээд өөрөө эхлээд хоолоо хингүүтэй тэгээд ингээд ямар ч яриа мэрэ авахгүй зүгээр ингээд хоолоо идж байгаа бичлэгтэй ингээд сонсуулдаг. Punk ASMR ч лээ тийм нэртэй. Тэрээс надад дажгүй ах шиг санагдсан шүү. Тэр чи үзмээр байна. Монгол тийм ASMR байгаа юм тий. Би бас тийм юм одоо ингэж мэнгээл нэг тийм хийх юмсан гэж хүсдэж шүү дээ. Гоё мик зэг. Гоё. Та нарын тэгвэл яг ASMR мажигнуулал. Аха. Яг дуртай ASMR чи яг ямар ч юм байдаг вэ? Байж байгаараа юу юм биш үү? Punky Chew ASMR гинэ. Тийм, Punky Chew. би нэг Тайланд хөөхөн билүү тэрний нэг хоол идж байгаа ASMR-д нэг хэсэг орсон байсан. Нөө баташ гоо. Хоол иддэг. Тэгээ бахан сүши мүши тийм далайн гаралтай хоолнууд хийдээд байсан л та. Тэгээ тэрийг дагаад айгүй хийдээд өөрөө. Тэгээ байсан байгаа. Жиж хоолны Тийм. Ямар ASMR Хамгийн хоолон за бадлаа. Над хамгийн таалагдсан ASMR болохоор нөгөө хин блэ чамаг унттал чин зодно гэдэг юм ASMR. Камера зодоо шүүр мөрөө зодоо. Над бүр сонсоход үнэхээр таашаал байсан. Тэр залуу бүр сэтгэлээс бүр ингэ зодоо шагаа 10 хэдэн метр. Яндэр бүр ямар зодоо. Адралын дотор нэг ууртаа залуул байна да. Энэ Georgia's makes videos гэж мөн үү? Бүх юмар өөр ингээд яагаад байгаа. Зодоо шүү. Тэ архины шилмэл байна, бүс байна. Шүүр бүх юмар зодоо гэдэг. Үнэхээр наач хүмүүс хийх юм нэхгүй. Баахан шүүр мөр ингээд янз бүрийн юмар камера зодоо. Та нарын дуртай нь юу вэ? Би бол ингээд нөө компьютерийн товч дарж байгаа чимээнд амар дуртай. Надаа бол хүний яриа юм да. Ялангуяа эмэгтэй хүний яриа. Бэлгээгээ ASMR ч порно штэ гэж. Яач юм. Та нар цэвэрлэх хэвээр биш үү намаа. Тэгэхээр тэр эмэгтэй хүн ойрлонгоор ярьж болох юм боо. Тэр чи яаж болох юм яа? Би нэг тийм зайл яг бас чихэн дээр Цэнгэл юу гэсэн бэ? бүгдээрээ нэг зэрэг яг ярих юм те. За. Slime нөө нэг юу баримлын шавар гэдэг штэ. Тэрүүгээр хийж байгаа ASMR-ууд гоё сонсогддээ штэ. Юм хүмжиж мөсж байгаа нь бас. Хахад нэг хэсэг саван гараад ирсэн байсан. Харахад амар гоё тий. Ер нь базаж мазаа сууж Нэг байх байж- гоё л байдаг шин. Базах гэсэн үү? Юу Базах? юу бац. Юу нэ? Базах бас алгадах аа. Тэгэж. Бас нөгөө ундаа ууж байгаа ч юм уу нэг тиймэрхүү нэг гүд гэсэн тийм амар гоё тийм. Түнхний хөдөлж байгаа юу? Тий.
бэлгээ явлаа. Би шууд оож өнтертэй. Ой энэ үчиглээ. Гэтэ ингээд яг ингээд хүмүүстэй яг харилцахтаа ингээд дандаа онлайнаар харилцангууд одоо хосуудын юм хол амьдэрдэг хосууд масууд айгу бас хэцүү байдаг юм шиг бас санагдаж байна л та. Өмнө нь тэгж мэдэрж байгаагүй учраас амар би бинийгаа санаал тэгэл хөрх ингээд дүрсээ хараад тэгэл саагаал. Яа, яг наадмын чи үлээж байгаа. Ананд чимэг болцсон үгүй юу? Чи яг оо Батгшаага ойлж байгаа. Ананд яг бодсон баг. өнөө сумнаас өчтэй. Тэрийг За тэр ч ингээд ярьж яхад ингээд харж сонсоогоо зүгээр ингээд харахад боо оролтой гэж. Йоо. За би тэгээгүй шүү. Би энэ ч өөр юм шүү. Чи камера яагаад байгаа бэ гэсэн. Үгүй би чи энэ яг PC-нээсээ бичиж штэ надад webcam байхгүй юм чи би яаж камер өгөх юм? Тэр утаснаас өгч болоо л байсан шүү. Үгүй тэр чин давхар ингэж бичиж ингэж хоолой яах байхгүй юу? Яг нөө компьютер яг рекорд хийж байгаа үнэ нөө компьютер дээр бичих хэрэгтэй. Тэгээд надад компьютер дээр үгийн webcam байхгүй. Уцаар бичихэр хамаагүй юм харагдчихсан байна. Гэтэ яг энэ карантины үеэр нэг галзуурж байгаа хүмүүсүүдийн талаар яриадгүй. За Тэгээ тэгээд нөгөө нэг улсын хурлын гишүүн нөгөө нэг амар лаг хувцастайгаа төмс шарж мараал тэгэл бас солиотой юмнууд хийгээд байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг хамтдаа уухыг гээд нэг уйлгаад байсан ах тэр яг Гүн далаа ах уу? гүн далаа мөн үү гүн далаа байсан уу? Мөн шүү. та нар манай ард түмэн юу гэдэг вэ? Уучлаарай. Өөр тийм солиотой юм харсан уу та нар ер нь? Өөр солиотой юм уу? Хүмүүс ер нь тэгээд Харагдаагүй. арх уухгүй бол жоохон мяарч ах шиг байна да. Ави гингүүтэ баахан дугаараа бичсэн. Хөргүүлэн бүртгүүлэн гэж. Жоко хавд байна уу ч гэж байсан. Одоо тэгсэн бичсэн. тий. Одоо тэгсэн чинь цагдаа нар тийм нөгөө янз бүрийн Facebook group дээр юм бичиж байгаа хүмүүсийг шалгаад эхэлсэн гэсэн. Тэгээ бас дэлгүүрүүд нууцарж заржсэн дэлгүүрүүд баригдаад 2 дэлгүүр лав ирэх мэрхээ асуулт мэсгэж нэлээд идэл асуулж байгаа л та ер нь бол. Ааха. Тий. Гэхдээ ер нь бол Facebook-ээр нөгөө гэртээ пив хийх жор гэж баг юм яа. Үстэй хийдэг. тий. Тэгээ ер нь зарахгүй зөв үү? Тий. Зарахгүй зөв. Тий, тэгэхгүй бол тэгэл бас орон байраараа бөөндөө нийлж мэлж энэ тэнүүгээр яваал ч юм уу эсвэл одоо гэр бүлийн асуудлууд үүсэл тий. Хэцүү ш тас тэгэл. Ер нь бол жоохон төвччихэл хэрэгтэй. Би 50 дэж тэгж хэлж байгаа юм биш. Тэг. Надад байхгүй. Надад юу ч байхгүй. Харин тийм ээ. Та тэр түрүү хийх юм амын устгалаа гэж. Яасан гинэ? Бадар сая юу гэсэн бэ? Постоо. Түрүүний нөгөө та хэдэ яриад байгаа тэр үд хүртэл унтж байгаа гэдэг ч юм бол амар дэмжнэ. Яг ийм үед дархлаагаа зүгээр өглөөний хүмүүний хаяад зүгээр дархлаагаа эхлээд хамгаалт байна зүг. Нойр мотоо дархлаа ямар шалгдаг болохоор нойр авчих зүйлтэй болчих. Тэгээ алкогол ч бас нөгөө дархлаа унгаах учраас зарах байгаа шүү дээ. Тэгээд зарим хүмүүс бүр бурхныхаа арх руу орж ирсэн. Оо нэр маадас байгаа юм шиг байна. Оо чи бүр танаа өгсөн. Юу харж бурхны арх чинь те сайхан гэсэл юу лээ. Шүвшлэгтэй. Чи баг ариун ус байгаа шүү. Димч байхгүй бүр. Арх гэж баг ариун ус болчихсон байгаа. Тэгэхээр ер нь бол бас хамгаалахын хувьд бол хамгаална л та. Тодорхой юм шиг. Тэ. Хөөе би сая арх пив гэсэн группнээс постоо устгачлаа айгаад. Юу ч юм бэ?
Зөв. Аав нь гэж. Подкаст хийж. Та нар нэг групп дээр нэг хүн ингэсэн юм байсарснаа нэг ратваг айбнаа өгсөн байсан чи доор нэг цагтаа ибн лойгон штэ гэсэн байсан. Бааж нөр. Тэрний бас нэг тэгсэн байсан мэт. 70 нарыг харах гэж байгаа 6-ыг харавсан яасан Баатар ирийн хөлтөө цогцос байна уу гэсэн. Тэр чи юу вэ? Эрхийн мэргийн чи юу юм бэ? Эрхийн мэрэг чинь нөгөө би 7 дахь нарыг харуулж чадахгүй бол би усуухгүй, өв сэтгэхгүй, урд 2 хөлөө яасан яа гэдэг байхгүй. Тарга болдог байхгүй. Тийм шүү дээ нэрээ. Тийм. Таргууд хүмүүс нэрээ дондтой юм шиг үлээ те. Тийм үү? Тийм хүмүүс бүр ингэж нэг идчихээрээ бүр ингэж би ингэж таргууг ингэж бүр ингэж зүудлээд байна. Бүр амар сонь. Таргун тахал гэд хүмүүс өгч ах чинь үгүй тэрийг яаж иддэг вэ нэ тий? Харин тийм. Амар уяг үстэй. Амттай л да. Гэхдээ одоо тэгээд амттай. Гэхдээ тэрнээс татгалзах хэрэгтэй шүү дээ. Би өгсөн чи ер нь амар бас амттайч болно шүү дээ. Амар эрсдэгтэй хэмжээний амттай. Би тайт скриншот хийсэн шүү. Чи хөөрхөн багт нээлтэй. Харин тийм. Яг тэ нөө манай thumbnail зураг. За би скриншот хийлээ шүү. За 1 2 3 Өдөр дахиад нэг нэг царай гаргаж байгаа шүү. За 1 2 3 авлаа шүү. Яа заамаа. За. Одоо ингээд нөгөө хүмүүс ингээд асуудаг ч одоо нэг хоногийн дараа дэлхийн сүрэн гэвэл яах вэ мах вэ юу хийх вэ мэх вэ гэж асуудаг штэ. Та нар юу ийх вэ? За хин төрүүлж хариулмаар. Юу асууж байна? За би хариулчих уу? Шил тэнийг юм асуусан уу болох уу? Амар хөө юм бодогдолчаад шууд алхооч. Тарих ажил болонготой унтраач шиг аа. За би хариулъя. Бэлгээ яар. За. Би нэг хүн дээр очино. Одоо зүгээр хэлж ш тэр хүнийгаа би тэр хүн дээр очино гэдэг. Хэлэхгүй. Эмэгтэй хүн дээр юм уу? За эрэгтэй л биш байлгүй те. За тэгээ юу их очиж юу их гэж. Секс. За хэлж байгаасаа би эдитлээд устгах ч шүү дээ. Зүгээр энэ удаагийн дугаарыг би оруулна. Яа цаашаа. Эдгээр хэлэхгүй. За. Амны юу их юм? Бэлгээ манай 13 ч юу. Nice. Хүмүүс бүр карантинаар хайр маараа ойлгоод хайраа олж молоод би бүр гайхаад байгаа шүү. Яаж тийч чадаад байгаа юм бол гэж юунаас бодсоо. Чи өөрийгөө сайн сонсолтоо гэсэн. Амны тэрийг дуу зөхөө заа юу хайрын тухай. Тэрийгээ сайн сонс. За. Зайлсаа. Карантин доос хатаа олноос. Амны тэгээ юу ч хийхгүй юм уу? Би ээж дээр зүгээр яавал гэж ээж дээр л очино. Яах юм уу? Момо идэх юм уу? Амар ихэнгүй. Өөч тэрэл авчих. Ээж юм уу гэж очино. Бадрал юу их юм? Надад нэг яг өмнө надад асуулт чинь бас нөгөө инрэлтээр үлээ ярьж байхад чинь асуужсан баха. Тэгээд над нэг тийм зүрхийн юм санагддаг юм уу? Би одоо гэрийнхэнтэйгээ байгаа л. Тэгэл хайртай хүн дээр очиж байж байгаа. Гэрийнхэн дээр очиж байж байгаа. Тэгэл үх та.
Өөр гоньсай бүгд гонь. Энд инээдгүй зөв бүгд сонирн бол. Сая над дунд чигтэн байхгүй. Яг За Байгаа штэ. Зөө. Republic орж нэг пи уунаа. Republic орж Republic-ийнхэн байгаа байна. Би дэмжиж ин натгаж. Republic шатаана. Яаж байгаа. Add energy тэгэхгүй заа тогсон тоглосон. За би наа Анан яг дээхий. юм байна. Би юу? Анан дэхи. За би бол яг л би ойр дотныхон хамгийн дотны найз нөхөд гэр бүл хайртай хүмүүсээ дуудаж агаад бүгдээрэнд нь гоё хоол хийж өгнө. Гэтэ гадаа амар гоё тийм гэд гоё гадаа заяа тэгэнгүүтээ тэгчээд би гоё сурсан яг гитарын дээр тоглож үзүүлэн тэднэрт. Тэгээд ингээд бүгд тэгээд хоол хийж өгөө гоё ярилцаад ингээд аймаа тоглож өгчөө тэгээд бүгдээр ингээд явуулчаа тэгээд Тэгээ өөхөд. тэгээд таарч байна. За. Оочлаараа идтээсээ яалч инээд төрчлээ. Чи юм уу намайг өвтөглөө гэхгүй. Цэги ихч. Би бас барыг л антай ойролцоо юм бодож байна. Ер нь гэртээ сайхан хоол хийгээд би ч та насаараа л бас өөрөө бас сайхан тэгэл паблик орлоо шүү дээ. Тэр нь намайг хаяа харахад бол цэги байн байж. Гэртээ сайхан хоол хийж идээд тэгээд санаа ястаа ашаал гэх юм ярьчлаа. хэдэн хүмүүс Оо яа нэгнийгаа яриулъя. За ярьлаа шүү. За. Гэртээ нэг сайхан хоол хийж идээд хүүхдүүдтэйгээ тэгээд нэг юм захиа мафиа маркийн нэг юмнууд бичнэ. Сайхан. Одоо үлдчихэж байгаа бүх хүмүүстэй зориулсан. Ном бичиж арай амжих болтой. Үй хүмүүс бүгдээрээ хүмшээс юм уу? Хүмүүс үлдгээс юм уу? Харин Бүгд өгөх юм уу? Бүгд өгөхтэй. Тэгвэл би арай өөр юм штэ. Би хөшөөгөөс илүүлнэ. Хөшөөнийхөө захиалгыг өгнө. Тэгээд нөгөө юун дээр нөгөө апс хийдэг хүн дээр очино. Тэрэн дээр өөрийгөө зориулна. Үлдэнэ гэж хэлэхгүй яасан бэ та нар? Тэгвэл амар завгүй өдөр өнгөрнө штэ. Би гэхдээ яг нөгөө sorry. Тий. нэг мастурбац хийх байгаа гэхгүй. Тэр чи ойлгомжтой л байгаа штэ. Яг мастурбац шараа өөр юм нэ. Хүн дуудахаар чинь ирэх гэж билээ үлгөө дээ. Тэгэхгүй за тэр яах вэ? Ер нь бид нар нэг эдхийн төлөө хийхин төлөө төрсөн хүмүүс юм шиг байна дөө гэхгүй. Үнэ. Өнөө фан дагаар болж байна. Атлаараа таарч. За. Яаси би. Би надаар чатаар бичээл байна. Яс. Тэр дугаарыг одоо сонсож таасах хэрэгтэй. Ааха. Тэрийг гэхдээ or secret руу биш манайх руу орцсонсорой. Манай юун дээр сайхан шүү. Манай яг өмнөх дугаар. Би яг буруу хэлсэн байна. Яг л ижлэхэн дугаар мөртлөө манайх дээр илүү баг үевстэй байдаг юм уу? Яаж юм бол? Бидний төрөлөд орсон юм аргагүй шүү дээ. Би тэднийхийг төрөл орсон багтан сонсцоо тэгээд дараа нь танахыг харснаа. Өө сонссон шүү дээ гэж бодож байгаа. Тэгэхээр танах төрүүлж яах хэвчээс. Танах нэг хоногийн өмнө орох хэрэгтэй байсан биз дээ. Уучлаарай. Одоо яах. Бэшаш бэлээ. Юу яатаа. Шууд сэтгэлээр гутарч чимээг болоо шээстэй. Тэрнтэй толгойд өөр гоё юм чи юу гэвэл. Би та нарыг нэг гоё тоглоом тоглох бэлтэж байгаа шүү. Тоглоом тоглох гэдэг. За. За одоохон.
та хэд нэг юм ярьж байгаа одоо нэг 2 минут. Хөө та нарт ингээд зүгээр шууд нэрээ ингээд нэг хүслэж чинь биелүүлээ. Гэтэ карантин дотор л ашиглаж болно гэвэл юу хүсвэ та нар? Тэгээ карантины хугацаанд л ашиглаж болно. Надаас бити асуугаарай. Карантин дуусчвал тэгээ тэр чинь ингээд байхгүй болчихно. Ямар ч хүчтэй болох юм уу? Үгүй ээ тий нэг хүсэл ахгүй юу одоо. Карантин дуусчвал ингээд байхгүй болчихно. Амар тийм хурдан хийдэг. Үгүй юмыг айгу хурдан амжилтдаг нэг тийм хурдны юм амар нэ одоо ингээд зүгээр бие ингээд бараг 4-5 хуваалцсан шиг бүх юмыг зэрэг ингээд амжилтдаг скил тийм. Нэг нь одоо ажиллая гэл, нэг нь гэрээс ирлэл, нэг нь хоолой гэл, нэг нь айлттай бэлдээл, нэг нь тураал гэж. Турхийнхаа ажгаар нэг нь амар хидээл те. Нэг нь бүр битүү чатлал, тэр нэг нь тэр наач яриа даварцсан үслээ надад те. Тэ нэг л юм хүсэлтэй. Яасан юм хүсэлтэй. Амуны яах вэсэн? Нани хүсээдийнхэн малгуу. Ямар өдөртөө юм болчихжээ. Чи нэг хотлаа. Чи нэг залуу явуулчих гэж хэлээч. Тийм бас тэгэж болох юм байна. Тэгэж бас болох юм байна. За тэр залуу нь царайлаг байх хэрэгтэй, өндөр байх хэрэгтэй, хөгжмийн мэдрэмжтэй. Билгээ яах юм миний өгшөө? Тэгэж байгаа бүх үнэ. Тэ билгээ яах юм? Билгээ шууд тэр хүн дээр очино. Над дээр үү. Тэр хүнээ авчирч болохгүй юм уу? Тийм эсвэл авчиж болно. Тэгэл карантин дуусчих юм чинь буцаал тэгэл гэр гэрэндээ орондоо очиод тэгэл Би тэг хүүхдүүдээ яах юм бэ гэж. Бадрал яах байсан бэ? Юунд? Чи сонсоог юм уу те? Супер хүчөө. Супер хүч байхад нэг хүсэл байхгүй юу те? За тий супер хүч байж олноо. Супер хүч байх юм бол тэгээд карантинтэй хамаагүй л юм өсвөө. Тий. Карантины үедээ л ашиглана гэж байгаа шүү. Карантин дуусаад тэгэл байхгүй болчих штэ. Гэр дотор л ашигламаар юм зүгээр тийм одоо нэг илүү тийм амьдралтай ойрхон юм гэж юу? Тий. Яа. Тэгвэл яг хөө тэгэл илүү л сахилга баттай л байна. Илүү хийхийг хүссэн юм одоо яг яс хийн гэж төлөвснөөр хийгээд. Харин тийм ээ одоо нэг тийм талгүй юм уу? Гэгөө ингээд байгаа байхгүй одоо нэг ажил ингээд амжуулах гад ингээд компьютер дээрээ сууж ангууд гацаж мацаад ангууд зайл гэдэг нэг 30 минут амарчаач юм уу тийм тиймэрхүү үйлдэл гаргаад тэгээ нэг цаг алдаж малдаад байгаа тиймэрхүү юм байгаад байгаа. Тэгээд тийм болохоор би хурдан юмыг амжуулдаг юм л амаар байна гэсэн байхгүй. Тийм ээ бадрлаа. Чи яг тэгж хэлэх гэжсэн дээ. Бадрал бид нарыг сонсохгүй байх шиг байна. Танаа бадрлаа. Бадрлаа байна уу? Энэ хорвогийн хамгийн царайлаг залуу бадрлаа. Би юу үсвэж би эсэн бол заяа. Би зүгээр ингээд амар бадрал гацсан байж тий. Амар яах вэсэн? Хөөе бадрал нэр яац. Бадрал байхгүй болцсон юм шүү. Би эсэн бол зүгээр амар нэг ингээд юу. Бадрал байж минийх дээр бай. За чи яриа. Амар яах вэсэн гинэ. Би зүгээр амар шууд ингээд би амар мундаг гитар тоглодог хүн болмоор байна гээд. Тэнгүүтээ би ингээд амар бол ингээд гоё дуртай айнуудаа ингээд тоглож байгаа юунуудаа ингээд микрофоноор шууд рекорд тэнгүүтээ хадгалах байсан. Вау. Тэгээ нэг хаяа нэг тэрийг октод руу шидчихэл те. Би Баян ингэж шидэж. тоглодог гээл та. Октод руу яах вэ? Тэгэл нэг л хүн рүү шидэн л дээ. Тэгээд бас channel эднэр нээчүүл зүгээр юм шүү те. Тийм шүү дээ. Гитарын channel. Би бүр зүгээр өдөрт баг ингээд 100 рекорд хийнгүүтээ тэрийгээ дараа нь ингээд карантин дуусан ч гэсэн ингээд тэр чинь ингээд хадгалагдчих юм чинь тэрийгээ ингээд нэг нэгээр нь апплод хийгээл 77 Үгүй шүү дээ хадгалахгүй шүү дээ. юу хадгалагдсан шүү дээ. Миний чадвар л байхгүй болсон бол бас тэр яагаад рекорд видео нэ шүү. байж шүү дээ тий. Үгүй чиний тэр хүсэлтэй холбоотой бүх юм чи алга болно. Хөөе би Чиний охин ч гэсэн нөө. энэ асуултын эзэн чинь би шүү дээ үе.
Энэ Дүрмийг би тавина штэ. Би ер нь өөрөө л хариулах гэж энэ асуултыг тавьсан. За юу. За Окей. тоглоом бэлэн болсон шүү. За окей, За let's go. яадаг талаа бэ? За энэ болохоор би оюутан байхдаа нөгөө ангийнхтайгаа уулзч чаад нэгнийхээ гэрт тоглолдог байсан. Тэгээ нөгөө Philosophers гэх киноноос агцдаг үйлчилсэн. Тэр киног үзчихсэн. За яг үзег байсан гайгүй. Одоо ингэн заяа. Та нар нэг юм өөрсдийн шинж чанаруудыг суглана. Одоо яг бид дөрвийн одоо тавын зорилго болохоор энэ ертөнцид ингээ өөр хүн байхгүй за бид тавлаа. За Яг бүр одоолаа тоглоом гэж байна. Тэгээд ер нь бол хоёр л хүн амьд үлдэх боломжтой. Тэр Ярилцж байгаа дундаасаа хоёрыгоо сонгох юм байна ер тий. нь бол хоёр хүний судалтай онгоцоорлог явах гэж байна. Аа бадрлаа. Ер нь хоёр л хүн үлдэнэ гэсэн. Би тавс. Гурван хүн. Чивчээ салгаж байгаа шууд утасныхаа микрофон руу ярьчих болох уу? Тэгвэл арай болох. Яаж нэмэс судлаа нөө. Үгүй яг хөө зүгээр нэг жоохон парчинжл сонсогдоо зарим үгнүүд сайн тогтоож авчирсангүй л дээ. Тэ. Гэхдээ яг болохгүй бол яг байх. За окей. Ер нь бол апокалипсийн нөхцөл байдал байгаа. Тэгээд бид тав байгаа. Тэгээд бид таваас хоёр нь л амьд үлдэн заяа. За тэгээд гэхдээ яг бадралаараа бэлгээрээ байхгүй за яг бид нар бүгд өөрсдөө хоёр хүнээ зохионо гэсэн үг өөрсдөө сонгож авна гэсэн. Би энэ ч нэг сая хүмүүстэй ярьж хоорондоо ингээд шин чанарууд бэлтгэсэн. Та нар зүгээр яг 1-5 хооронд нэг тоо хэлээд би та нарт ингээд шин чанаруудыг чинь оноож өгнө. За би болохоор өөрөө сонгох уу гэсэн би мэдэж байгаа. Би бас мэдсэн юм байна бадлаа. Nice ашгүй. Өөр одоо яг ойлгомжгүй юм байна. Үгүй цэгийн мэддэг гэдэг чинь цэгийн шууд ялна гэсэн үг юм уу? Үгүй. Зүгээр бөөнөр ярилцж байгаа гэсэн тоолоход. тий. За Ярилцж байгаа л гаргачих юм. За ойлголоо. За би шин чанар 3-ыг сонглоо. За амны 3-ыг сонголоо. За амны эрэхтэй боллоо. Оо за. За энэ хөөсөө сонгож байгаа шүү. За бэлгээ. 2-ыг. За бэлгээ эмхтэй цэгийг. Нэг За эрэхтэй дандаа эсрэг үсрэл. За би 5-ыг сонгоё. за амнд эрэхтэй. Надад чи 4 үлдчихэж байгаа лөө. Тий. Аха. За би эмхтэй болж байгаа. За амд хөөсөөр босны бүгд эсрэг үснэ. За. За. ганц эмхтэй хин гинэ. Бадрал. За. Бадрал бэлгээ хоёр эмхтэй шүү дээ. Бадрал Адрал бэлгээ. бэлгээ хоёр эмхтэй. За. Биштэй. Нөгөө гурав нэрхтэй. За. Тэг сайхан бадрал цэцэг хоёр байна. За окей. Одоо мэрэгчлүүдээ сонгоё. За том. За. За 2. 5. За амны цагтаа шүү. Нэрхтэй За. цагта. За сайн санаарай. За бэлгээ. 5. Юм зүйч гинэ. За цэгийг 3. 3 сэтгэл зүйч. За анан Надаа ямар тоо үлдсэн бэлээ? 2 2 4 1 3 тоо байгаа мó те. За тэгвэл би 2-ыг сонгоё. 2-ыг сонгоцсон шүү дээ. Энэ уучлаарай сая 2 сонгосон. За тэгвэл Оо би юу шүү дээ. 4 1 л байгаа юм байна. За тэгвэл би 1-ийг сонгоё. За можаа юм байна. За тэгэхээр би болохоор дуучин болох. Ямүнэ. За эхнээс нь явах юм бол За ярилцъя. эмзүүч эмхтэй нэг байгаа. Дуучин эмхтэй нэг байгаа. За тэгээд аманы чи ямар мэрэгчлээ лээ? Цагдаа эрэхтэй нэг байгаа. Анар чи ямар мэрэгчлээ вэ? Ананд мужаа эрэхтэй. Ананд эрэхтэй мужаа. За sorry. Би болохоор эмэгтэй байх ер нь төсөөллийн ямүнэ гэсэн. Би чинь За хин ер нь хамгийн эмзүүч эрэхтэй тий. Тий. Чи бол бадрал. Аха. За эхний ундад дөрүлээ нэг хүн агсан. Нэг дөрүлээ ч амьд үлдчих магадгүй. Тэгэхээр дөрүлээ амьд үлдчих боломжтой учраас ямар ч байсан нэг хэрэггүй хүн агс хэрэгтэй байна. 5 л аюу.
Тэгээ ер нь бол эмэгтэй хүн, эрэгтэй хүн хоёр ч ингээд дэлхийгээс яваад тэгээд хоорондоо болцох хэрэгтэй учраас За ер нь бол нөхцөл байдал апокалипс байгаа шүү дээ. Яг ямар апокалипсын зомби юм уу? Яац апокалипс юм? Өвчин юм уу? Байгалийн гам шиг юм уу? Зомби юм уу? Тэр нэг чухал биш үү? Эсвэл Тэштэй. Ер нь бол тэштэй. хоцроод байна наа чи хоцорсон. Цаг уурын тал дээр одоо асуудалтай гэсэн ер нь айгу. За. Яг энэ бол нэг олон жил үргэлжлэхгүй нэг 2 жил болоод дараа тэрнээс хойш бол ер нь бүх байгаад тэр сайхан болох юм шүү дээ. Тэгээ өөр хүн байхгүй. Өөр хүн байж магадгүй. Гэхдээ ер нь бол амьд үлдсэн байх юм бол бидний амьд үлдсэн шиг тийм цөөхөн байдлаа л амьд. Тэгвэл инхүү бүгдээрээ тавуулаа ингээд ээлж дараалаа бүгдээрээ бие бинийгаа өөрсдөө дефенд хийгээд тэгээд хасах ёстой нэг хүнээ ингээд ярих уу. Тэгээд яг ээлж илжээрээ. За. Тэгээд бэлгээгээс эхлэе. Бэлгэж өөрөө юу вэ? Бэлгээ өөрөө имзүүч. Тий. За чи өөрийгөө одоо хамгаалаад тэгээд хасах ёстой нэг хүнээ хэлээ тэгээд яагаад хасах ёстой гэж бодож байгаагаас тайлбарлаарай. Яаж байгаарэ аммуникийн цагта цэгийн сэтгэл зүйч бадрал юу лээ? Дуучин. Би муужаа. Ананд өөр юу лээ? Би муужаа. Окей. За тэгвэл шүү дээ. За би өөрөө илүү хамгаалж заяа. За. Би бол ер нь бол группи чи хамгийн чухал хүн юм байна өө. Та нарын чи имийг хийж юм те. Тэгээ имээ судлан уургамал юу гэдэг эц бодис судалж агаад гоо сайхан имээ хийж өгөөл те. Уяана чи ингээ өвцсөн юм. Энийг тэгэл те тэгмүүд би өшөө юу гэнэ гэж. Ер нь тавуулна байгаа юм чи цагдаагаар ер нь яад юм. Кинийг зөрчүүлэх юм. Бид нар өөрсдөө зөрчүүлж штэ. Oh my god. Энэ цагтаа хэлж аим царай муудан байна хөөе. Наадах яваа. За. эмхтэй шиг харагдаад байна. За амууны. За цагдаа бол ингээ мэрэгчлэрээ ажиллаад айгу удсан survival skill айгу ихтэй байгаа. Тэгээд тэнцээ чин цаг уурын өөрчлөлт болж байгаа шүү дээ. Тэнгүүд тэгээд цагдаа тэгээд зохицуулахгүй юу? Одоо тийш орноо ингэ нь одоо юм. Цаг уурын өөрчлөлт зохицуулах юм. Одоо бороо ор. Одоо зогсоо. Шүгэлтэй саапэ. Бороо орох үед нь тэгээд мужааныг ял бараарай гэж. Тэгэл имзүүч бүгдний команд би ер нь айгу гоё тийм survival skill заяа. Нэрхэрээ яа. Хэрэгтэй хүн шүү. За тэгээ хэнийг хасах юм? Би юу харин жоохон муухай юм хэлэх гэж байна л та. Тэгтээ. За. Зөөцгаарэ. Намайг яг сайхан. Би яг өөрөө үлдчих юм бол тэгээд дуучнарыг яах вэ гэж бодоо. Манай цагдаа ч бас хаяа дуулдаг байгаа гэж. Гэтэ амны чи өөрөө эрэхтэй штэ. Чи тэгээд чи имзүүч юм уу эсвэл энэ дуучин хоёр айл нэг нь ингэ штэ чи. Дуучин царайлагч юм. Яа. Өнөөс тэрийг бодох хэрэгтэй биш. Имзүүч нэг нүдний шилтэй нэг сахалтай амар сонир хүүхэн байгаа шин. Яа. Тэрийг хараа. Надаа нэг эмэгтэй хүн хэрэгтэй те. Би цагдаа хүндээ өөрөөс юма барьж чадах юм чи мужаанаар яах юм. Окей. За. Цэг яраарай. За би чинь сэтгэл зүйч эрэгтэй хүн байгаа. Тэгээд ер нь бол эрэгтэй эмэгтэй хоёр хүн л үлдэх хэрэгтэй угаасаа. Үр удмаа үлдээн. Тэгэхээр үр удмаа үлдээн. Тэгэхээр би эмэгтэй хүний учрыг бол амар сайн олж чадна. Сэтгэл зүйн хүнд хэцүү асуудлуудыг энэ би бол зохицуулж өгнө.
Тэг бүсгүүчүүдээ сайн сонсоорой. Та хоёр л надтай үлдэх гэдэг шүү дээ. Тийм болохоор гэтээ баг би бас нөгөө юу мó бас очих юм болов байшин барьж мэрж янз бүр юм хийж чадах юм болов. Тэр баг саналаараа өөрийгөө хусаачихсан гэдэг. Би ер нь үлдэхэ болио. Можон зужаан нэг хүүхэн аваа яваарай гэж тэгчмээс өгдөг юм. Тэр үгний сэтгэл зүг засаач яа тийм угаасаа засгаас өнгөрсөн. Өөрөө засгаш. Тийм. Угийн баг өөрөө сэтгэл зүйн хямралд орсон байгаа шүү дээ тэр хүн чинь. Тэг би өөрийгөө л ингэж тийм үл гэж бодож байна да. Өөрөө тэгж болох юм уу? Болно шүү. Болно шүү дээ. Тийм болно. Ой бадралаач чинь нэрээ бадрал. Би та дөрөвт хайртай. Дийж. Сайн харцгаагаараа. Бадрал. Манай тоглоомны эзэн маань өөрөө алга болчихлоо. За Анандыг сонсол та. Можана сонсчлээ. За тэгтээ яг нь ер нь л би нэгт эрэхтэй тэгээд хоёрт можан гэдэг чинь одоо байгалийн одоо хүнд хэцүү нөхцөл байдалд би бол ер нь энэ дунд ганцаараа баг одоо hard skill-тэй үнэн бусд нь бүгдээрээ л одоо soft skill гэхлээр бол би бол одоо хүсэн үсээгөө одоо үлдэх ёстой хүн байна л та. Тийм болохоор өөрийгөө нэг defend-лээд байх юм алга. Харин хасах хүн гэвэл бол угийн тэр нөө цэгийн хэлсэндээ санал нийлж байна. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн үлдэх ёстой. Тэгэхээр надаас гадна нэг эмэгтэй хүн үлдэх ёстой гэхлээр за энэ хоёр эмэгтэйгийн нэгийг сонг гэвэл мэдээж дуучин гэхлээр арай айтайх хүүхэн байгаах те. Нэг эмзүүчээр ч Өвдөж хавдуулаас эмзүүч хэрэгтэй шүү. за Дуучин чинь хит дуулаад идэггүй шүү дээ чамайг. Тий. за Бүүе. за яах болно. Амар бүдүү эмзүүч байснаас сахалтай эмзүүч харагдаад байх юм да. За би тэгтээ эндээс яг одоо цагдаа гасах юм байна. Цагдаа нэрээ хэрэггүй юм байна. Би ер нь цагдуулмаар байна. Цагдаа ер нь жоохон хуучин рефлексээрээ жоохон хүн дээрлэхэд иж магадгүй санагчлаа. Би харилцаас жоох эвгүй гэж магадгүй шин. Зэ. Цогтчвол бүр Менежер барайд идчихгүй дээ. Ой Өөрөө тийм аюу. Аюуруу ойртуулаарай. Амны ойртуулаарай. Хөөе. Яг хэрвээ эрэхтэй цагдаа болоод үлдэх юм бол өөрөө айгуу тийм дүрм журамтай ажиллаа мэддэг айгуу тийм гоё цагдаа авах гэж төсөөлсөн л дөө. Гэтэ та хэдийн ярьсан шиг байх юм бол өхөө. Уулахна байх цөглөө байх цагдаагаар юу гай. Сая сонсогдсон уу гатна уу? За юу бадрал орж ирж байгаа шүү. Орж ирж байгаа. За бадрал өөрөө бас өөрийнхөө хэнийг хасах масгаа хэлэх бах тий. Тийм дуучин хүүхэн яах гэдэг юм бол. За бадрал яг одоо орж ирж байна. Дуучин хүүхнүүд гэхдээ бас жоохон сэнэ. Амна. Тий. За бадрал орж гарч мараад. байна уу бадралаа? Байна. За одоо чиний хэлж болсон. Би тэд ярьсан хүмүүсээ хассан. Тий. Хасцаа. Тий, цэгийн өөрийгөө хасъя гэсэн. Амууны хэнийг хасъя гэлээ? Намаа хасъя гэлөө? Намайг Гэсэн мужаа. Намаа хасъя гэсэн. Бэлгээ амууныг хасъя гэсэн. Би амууныг хасъя гэсэн. яах вэ? Дуучин хүүхэн нөө. Тэгэл сүүлдээ хоёр хүн үлдэх юм бол тэгээд нэг эрэгтэй эмэгтэй бас эрэгтэй насны гайгүй хүүхний лав болчмаар шин. Ер нь бас тооч өгнөд чинь гайгүй хүүхэн байдаг шүү. Бас бодорой намайг. Тий. Манай эмзүүч За би болохоор тэгж бодож байна. Одоо ер нь яг тийм хэцүү цаг үед тэ хоёулахнаа байхад хаяа бас нэг дуулж хурдаад тэ нэг юм сайхан байв. Тийм сайхан дууч юм чин байж бодсон гоё. Тэр өстэй.
байхгүй дуулангаа байж болно тийм үү. Гэтэ Бадрал яг ямар дуучин байсан юм чи? Яг артист байсан юм уу? Барны дуучин байсан юм уу? Тэрнээс ч юм болж бас шийдвэр хамаарах гэдэг шүү. Байсан гэсэн гоё дуу. Би бүр од байсан байхгүй. Би бүр вокал левел дуучин байсан. За тэгвэл жоохон дэм юм тэрийг байна. сонгохгүй хоо. Тэрийг сонгохгүй Дуучин байвал бас жоохон дэм юм байна. амар хийгүүд баяг байхгүй. Тэ чи энийг асах юм Бадрлаа. Тэгээд Энийг хасах юм бэ? асах юм тий. За Сэтгэлзүйч гэсэн. Үнэхээр хүн асуул надад ашигтай л та. Би яг бэлгийг хасчих юм бол угаасаа би үлдэхэд тодорхой. Бэлгийг угаасаа бэлгийн тэр юм зүүм үү угаасаа ямар ч хамаагүй хэрэггүй шүү дээ. Тийм юм угаасаа байхгүй болчихсон чинь тэгээд тэр ямар уламжлалт ангаах ухааны юм ч байгаа шүү дээ. Гэтэ нэг эмэгтэй 3 залуутай жоох юм шүү. Оо яах вэ? Тэ жамбо голон даа. Гэтэ энд байгаа 3 эрэгтэй нэрээ санал нэг эмзүүчиг баядах гэдэг шүү. Үгүй шүү дээ. Тэгэх юм бол шууд миний ихийн эрэхт яс тогтно. Би зөвхөн босс. Хөөе, над дээр нэг санал Гэтэ яг өөрийгөө нэг тийм яг бэлгийг асчвал нэг алангой их болно гэж бодоод ах шиг байна те. Бадрлаа чи яг алангой их биш арай өөр юм болох юм шүү. Мэдхгүй тийм зодолж орохгүй байлгүй цагдаа байх гэж. Та нар нөгөө нэг юун дээр нэг аахаа дээр хүүхдүүдийн хариултыг сонсчихсан. 3 хүү төрүүлсэн эмэгтэйг юу гэж нэрлэдэг вэ гэсэн чи садар юм гэж. Огт дархан бэр гэдэг хариулт байх гэсэн чи нэг 8-тэй хүүхдэд хариулж ирсэн. Садар юм. Яа. Аахаа дээр тэгдэшээ sorry. Би сая Бадралыг 3 залуутай үлдэн хэрэг зүгээр санаад орчлоо. Гур байсан. За тэгэхээр одоо манай цагдаа маань л хасагдчих шиг байна да. Тийм үү? Амоныг сонгочихж байгаа юм уу? Амны дээр 2 санал ирсэн. Билетээс 2 санал ирсэн биз дээ. Үгүй л үү? Надад нэг л ирсэн шүү дээ. Тийм билүү. Би нэг санал өгчих юм уу гэсэн. Тэги өөрийгөө хасагдчих. Утгагүй. Үгүй Бадрал хин дээр санал өгсөн. Ягаад өөрийгөө хасгаад байгаа сэтгэл зүйч хэрэгтэй хүн гэхээр тийм хэрэггүй байдаг юм уу? Юу гэдэг вэ? Гэвинэг өөрийгөө нөгөө нэг яг нөгөө тийм хард скил талтай байшин бариад тэр эд хаваа үзүүлээд бүр амар хард юмтай гэж итгэхгүй л байсан юм л та. Хараадах гэж. Яг сэтгэл зүйч гэхээр бас сэтгэл зүйч тийм байдгүй шүү. Бас сайхан ирчүүд байдаг шүү. Нөгөө хоёр нь можаан цагтаа гэхээр би за та хоёр баг яачгаа гэдгийгсэн. Наад хүүхднүүд яачгаа. Би бол сэтгэл зүг өөр авах чинь. Би ч юм боловсролтой залгуутай байна шүү. Хотлоо тэр өөрөөсөө. Можаан гэдэг чинь бас нэг тий би хаанч гэсэн арай нэг айтайхан л хүн байх шүү. Можаан бол яалтч бас тийм. Можаан ер нь хамгийн хэрэгтэй нөх. Угаасаа цагдаас дэвзэж өрөөл хэрэгтэй ч гэсэн можаан бол хамгийн хэрэгтэй нөх. Цаашаа нөгөө яг зүгээр амьдраад суугаад явна гэвэл хоёлаа штэ. Би бол зөндөө мөнгө олдог байхгүй. Тэгээд суугаад амьдрал хоёлаа болж байгаа байхгүй. Одоо нэг нь тийм эвгүй үед болол те. Тэр можаан зөнжөнтэй гаал гэж. Та нар ингэ боддоо. Апокалипс хайр биш бас цэгийг юм. Бүх юм сүрцэн. Байшин барилга нурцсан. Дараа нь хэн барих юм барилга чинь? Хоос шалтан газар сэтгэл зөвлөгөө аваа юу их юм? Амин орлохгүй байхад тэр хэрэгтэй. Амин орогдох байшин хэрэгтэй мүү? Эсвэл нэг андын зөвлөгөө хэрэгтэй мүү? Тэр зөвлөгөөг чинь би ч шаа. Андын зөвлөгөө байж болох уу? Би зүгээр байшин бариад өгч. За хүнээ асуу. Дараагийн үе рүү оръё. За. Өө би тэ хасагдчихж байгаа юм уу те? Уудлаа цагдаа хэрэгтэй л байсан да. За санал хураа. За. Хасагдё. За бэлгийг хасаа гэж гараар өгдөө.
замд харагдахгүй болохоор хэлээ. Өш одоо нэг л хүн асан үстэй. Нэг л хүн асан үстэй. Нэг л хасан. Санал ураа. За цагдаагаа асч идөө. За цагдаагаас юу? Цагдаа хасдаг гэж байгаа нь хэдэн хүн байна? За. 3 хүн байна. Тэ. Окей. За баяртай амууны салгачч болно гэх юм байна. Ой, салгаж болох. Шүү. Гэтэ аманы байж болно нэстэ. Заавал салгахгүй нэстэ. Болно шүү дээ. Тоглож байгаа. Болно би сонсоо гэж за. Харин тий. Өөрөө мьют Ой, мьют хэрэггүй штэ. За. Мьютлгүй. За одоо арай нэг жоохон шин чанарын талууд нь орж ирж байна. За бэлгээс эхлээд чанараас сонгороо. юу вэ? За жаа. Шинж чанар гэсэн тий. Нэгээс тавиа. 4. Унтаж байхад ч хардаг гэх юм. Хүмүүсийг унтчих. Яг л ийм ч юм да. За би хоёрыг тэр жоохон гаж байдлаар шүү дээ. Тэг болохоор амар нөхөрсөг гин. Нөхөрсөгөө. Нөхөрсөг. Найрсаг гэсэн. За надад хэд байгаа лээ? 1 5 3. За би 5-ыг сонгоё. За өдөрдөгч гинэ. Надад 1 юм уу 3-ыг сонгодог байлгүй. За чи өөрөө за би бадрал хэдийг сонгож 1 уу 3 уу? Нэг удаа зогоож ин. Сонгороо. 3. Shit. Тогтой гинэ. 3. Тогтой дууч юм. За амууны хуцаа дээрээ Юм хийгээрэй. эн чин баарны дууч юм байсан байна. Ерөөсөө ока биш байна. Ой. Бэлгээ байгаа штэ гэж. Ой, Бэлгээ чи үнэхээр хэрэгтэй хүн боллоо шүү ээ. Тийм байна. Чи унтчихад яах гэж хараад байдаг юм биш. Яг тэ та нарыгаа ирүүл унтж гин үү гэл. Ийм танга нь үйлчилж гин үү гэл. За энэ дээр ч нөх өөрийгөө өмөрөд байх чинь хаалга. Доо нэгтэйгээр тогтоогоо хасъё. за асээ. За. Асээ. Багтаа хүмүүс үзэж байгаа тийм тэглээрээ таныг ингэж боддгоо шүү. За. Зүгээр ингийн нэг амьдарч болно шүү. Асагдээ өөрийгөө. За окей та 3 үлдлээ. За одоо яг эцсийн шийдвэр гарах хэрэгтэй. За эцсийн яваа Чи аль залуугийн сонгох юм? Өшөө сонгох юм уу? Одоо сонгож бай. Та 3 одоо шин чанаруудаа харна. За шин чанаруудаа одоо сүүлийнх нь 1-5. Цэг. 3. Дээрлэх үү гинэ. Би нөхөрсөг үйжиж яаж дээрлэх байх юм гэж. Нүүрэн талдаа нөхөрсөг, нөгөө талдаа дээрлэх үү. Хоёр нүүртэй хүн байх нэ нэрэ. Наашаа стам гэдэг. Дээрүү татмаануу тэгдэг үсэж наашир минь дөнгөтэй дээр нь байгаа. За. Наашир пистам сэтгэлийг засаадаг. Юу? За sorry муухай хараачлаа. За. Би сонгооч. Би сонгох. За би 4-ийг сонгоё. Ананд 4. Бадрал гаццсан уу? Бадрал гаццсан. Бадрал тэгэл үнэн. Бадралаа чи Нэг хөх энийгэд гацсан. Байна бадралаа. Энд ч бас Бадралаа би 4 шүү бадралаа. Бадралаа. Тэ. Бадралаа чиний шин унтчих чинь харж идэг эмзэч гэж. Хүүхэн. Биш нэг л хүнээ. Нужааны шинж чанар нь ямар байна гэсэн блэ өмнөх нь? Өдөрдөг. Андих. Өдөрдөг тийм. Чи яалчгүй бүр өдөртөө зохион байгуулах юм байна. Бадралаа. За бадралыг хэлэхэд хүлээ. За яг одоо сонсож байгаа сонсогчдод дахиад тайлбарлаж өгье. 3 үлдсэн байгаа. Хамгийн ихнийх нь би байгаа. Би бол сэтгэл зүйч хүн. Гэхдээ жоохон нөхөрсөг гэрнээ жоохон дээрлэх үү эрэхтэй хүн байгаа.
Тэгээд дараагийн амьд үлдэх боломжтой хүн маань бэлгээ буюу нэг тийм бүсгүй байгаа имзэж мэрэгжилтэй. Тэгтээ нэг жоохон ингээд хүмүүсийг шин унтчихт ингээ гаж байдлаар хардаг нэг тийм эмэгтэй байгаа. Тэгээд тэрний дараа нэгэн удирдахч залуу бас үлдсэн байгаа. Энэхүү залуу маань удирдахч хэрнээ мужаан хэрнээ эрэгтэй хүн. Ананд үлдсэн байна. За батал ороод ирсэн шүү. Яа, ямар хэцүү юм бэ? Батал би 4-ийг сонгосон шүү. Буудлага орж тэрэлтэй гарч. Аха. Анд болохоор 4 юм уу те нимфоманиак гэнэ эрэгтэй байсан ч гэсэн ер нь бол маш их. Яг Эцэгтэй бас сайн тал байгаа гэсэн үг үстэй. Нимфоманиак амир дэнчүүд онтой хоёр хүн нийлээд Нимфоманиак ч бас гоё яж болдог үстэй. Нимфоманиак гэх нь эрэгтэй байсан ч гэсэн тийм шүү. За гэхдээ нимфоманиакаг одоо яг тайлбарлаж чадахгүй яг юу гэсэн үг юм. Нимфоманиак гэдэг нь нимфо гэдэг чинь нэг омгийн амт баггүй нэг юм. Гомод амьдарч идэг юм эмэгтэй нэг юм сахиус шиг юм уу гэхдээ биетэй. Тэгээд нөгөө эрэгтэй хүмүүс ингээд нөгөө авч үлдээж үлдээд идэг нэг тийм. Яг тэр нь нэршил нь болохоор тэрнээс л нэршилтэй юм лээ. Тэгээд нимфоманиак эмэгтэй хүн гэхээр маш их бүлгийн дуршилтай эмэгтэй хүн хэлдэг. Гэтэ яг хоо чи эрэгтэй ч гэсэн ер нь л их дуршилтай. Цаал гэдэг байхгүй юу чи? өөрөөр хэлбэл олон хүүхэдтэй болсон юм байна. Хэрэгтэй л зүйл шүү дээ. Ерөөсөө ч харагдахгүй нэ. Мань хүн зөв мужаана хийгээл. Өдөртөгчөө хийгээл. Би нэр хасагдахгүй юм биш те. За. Өө яа. За бэлгээ яваасаа. Тэгэхээр эндээс ер нь харахад бол ялчгүй өдөртөгч тэгээд тэр их хүсэл тачаалтай тэр мужаан залуу бол ялчгүй үлдэхэр байгаа. Би боловсралтай ч гэсэн бас тийм. Гэхдээ боловсралтай гэж яаж мэдчихэ. За бэлгээ. Би боловсралтай шүү дээ. Хоёрыг сонгоё. Хоёр ёо зүүн бэлэгтэн гişээс. Яа. За би үл гоод юм байна. Чи хэнийг авч үлдэх юм? Бэлгээ би үл мужаана авч үлдэх юм байна. Тэг өөрийгөө хамгаалах гэж өөрний хийхгүй. Би юу? Би. Чи яг зүм бэлэг мэлгээ ашиглаж харсан юм уу? Чи яг чамтай гоё ээ. Хоёрыг хаахгүй. Чи хэмжээг ингээд барьж үзээгүй шүү. Надад том нэг шиг. Бүр скилтэй наа. За санахаарай. хамгийн ирээдүйтэй нугасаа мужаан юм байна өө. Баяр хүргэе. Стик тав. Та баяр хүргэе. Стик тав. Баярлалаа. Намайг гоё. Yes. Жаргаарай. Мань гоор явж ийлээ. Та хоёр нь цааш та подкаст авъялнаа л хийж өгөх. Жаргаарай. Яг тэрсик. За фан байлаа. Фан байлаа. Энэ гэхдээ тоглож ивэл гоё яваад байна. Тийм ээ. За ер нь бичээд хэр уучлаа. Энэ киногийн бас сонирхолтой л энэ нимфоманиак моднаа үзсэн. Тэр хоёр яг би харин яг бичээд тэр утснаа мэдэхгүй байна. Тэгээд яг хаана хадгалагдж байгааг нь ч мэдэхгүй байна. Тэр ер нь бол 2 цаг үл төгчлээ байгаа. Байна уу? Байна. 2 цаг үл төгчлээ байгаа. Аха. Амууны яаж яхад 256 кб-тай датагаар орж байгаа болохоор гацаад байна л да. Чи тийм дататай маа амууны. За. Амууны Wi-Fi гоо. Би нэрээ ганцаараа нэрнээс хойш Wi-Fi тавилж зүүн гүржээснаас гэж одоо G-Mobile-ийн дата ч айгу дурдан штэ. Цагааргүйгээд тэрнийх одоо 256-аар уншиж байгаа байхгүй юу? Гэтэ Netflix үзээ болоод идэв. Бас YouTube ч гэсэн. Тэгсэн чинь та алгуулчлаа байна уу?
Бага. Байна. Чи G-Mobile-ээс хэдэн төгрөг авсан? Яг жоохон Аа. зөрчил үүсчлээ л дээ. Айгу хордон штэ гэсэн 256 гэхээр байхад Харин тий. Наач яах хязгааргүй ч гэх шиг тий. Юу гэсэн ч вэ? Харин тэгтээ 256. Тэгтээ яг тэ баялаа. За. Тэгээ Mobicom 12 сараас сонгосон болов. Би дараа шууд PM-ээр сурчилчихна. Юу сурчилчнаа? За. Mobicom-ийн датаг. Mobinet Mobinet ч амар сайн штэ. Амар хямдхан байдаг штэ. Ганцаар би амжилт дүгнэд яг тохиомжтой. Mobinet-тэй тавиулмаар байна. Даанч би Univision-д 3 жилийн гэрээ ичиж байна авш гэж. Харин тийм ээ. Боолын гэрээ сүнсээ бод. Төхөөрөмж өнгөө өгнө гэдэг талаар найрдаг гэсэн юм аа. Mobinet гэдэг манай байр тийм нэг ирээгүй. Тэгэхээр хэцүү. Ортондоо тавиулчих болдоо штэ. Mobinet гол нь амар баг газар байгаад байгаа юм аа. Цөөхөн газар байгаа. Одоо тэлэн ер нь бол яванда тэлнэ. Тийм үү. Тий. Муу. Одоо томорж байгаа гэсэн. Тий. Ер нь гэхдээ одоо Mobinet ч юм бол хамгийн өндөр урдны интернетийг хамгийн өндөр нэр өгч байгаа шүү дээ. Хэрэглэгч таадаг юм бэ? Энэ дугаар sponsored by Mobicom. Мөнгө авъя. За биеэрээ төлчихье. Бэлгийн очиж спонсорынхаа бэлгийн авчиж. Яа, энэ гайг. Үнгүй юм спонсорлохгүй шүү бэлгээ. За манай дарга надад хэллээ. Бэлгээ санитал авъя гэж байна. За яаж подкаст үргэлжлэх гэж байна дуусгах гэж байна. Та нар маргааш юу гэж чинь? Ер нь Маргааш юу гэж? Маргааш ажилтаа, маргааш үйлчлүүлэгч ихтэй. Бэлэг Бадрал одоо ингээд үйлчлүүлэгчтэйг одоо ингээд Zoom юм уу, Skype-аар яриад л сэтгэл зүйн зөвлөгөө өгчдөг. Тийм. Тэгээд Facebook-ийн Messenger яг жоохон personal ч гэсэн яг тэр хүнд зүгээр гэвэл Facebook-ийн Messenger амар байдаг ашиглах. Аха. Хурдан цаг алдахгүй гэсэн. Тэгэхээр тэгээд нэг бичлэг нь бас өндөр чанартай байх шаардлагагүй болохоор юм яриа гацаад өгдөг. Instagram-аар яхаар амар нэг өндөр чанартай видео өгөх гээд ярин гацаад. Амны маргааш юу гэж? Тэгээд бас өдөр сэрэл уснуудаа ууцгаагаад хоолоо идчихэл тасгалаа игээл киногоо үзэл байж ах бах та. Мохондоо гоё трикүүд зааж өгөөс YouTube-ээс үзэж байгаа. Амар хөрөс болдог шүү дээ юм нас. Боо хэллээс жоох юм. Биш мохондоо гоё трик зааж өгөөч гэсэн. Юу? Хондоо Хоогоо сайн сурах. тий. Хондоо гэр орноо цэвэрлэхийн зааж өг. Нэр мэрийн сайн ойлгуулаа. Шалаа аваа. Энэ хорвоод яах гэж ирснийг ухааруул. Одоо арай дийсэн байгаа даа. Үгүй энэ насны дээр сурн амар хөргөс урчдаг шүү. Тийм шүү дээ. Ирснээс заах шүү шүү ам. Яг л нөхөр шиг штэ. Эртнээс сурах. Сизер Миланы тэр яаж нохоо сурах вэ гэдгийг үзэх хэрэгтэй. Яг л нөхөр. Ямар Милана? Инээд авч байгаа энэ ардаа. Сизер Милан. Тэний бид яг тэрний бичлэгүүдийг үзье гэж бодож байгаа. Үз. Тэвээ чамаар явуулна. Тэгээд тийм ээ. За, цэгийн юу их чи маргааш? Би маргааш ажилтаа ямар ч үсэн өглөөнөөс өрөө хүртэл ажилтаа дундуур нь цайны цаг магаараа гэртээ ингээл хоол молоо зохицуулаад тэгээд бас оллоо бит хоёр бас уулзах хэрэгтэй байгаа. Тэр яг уулзах чинь үү те? Харин ярьж л байна. Гадуур гарахгүй байгаа болвол утсаар ч холбогдож магадгүй.
Тэгсээ нэг ярилцах хэрэгтэй байгаа. Тэгэл нэг сүүлд нэг ном эхлүүлсэн байгаа юм би. Ном бичиж байгаа Тэрийг юм. бас нэг үгүй уншиж байгаа юм. Тэрийг нэг бас нэг жоохон явуулчмаар байна. Гэж л бодож байна доо. Тий. Тэгээ хүүхдийн даалгаврыг хийлгэн. Тэгээд хүүхдтэй хөдөр заасан өнөөдөр бас нэг хөрхөн бас хэсгэл байжсэн. Тиймэрхүүл өнгөрөх тоо. Бэлгийн өгч. Анд өгч чинь. За. Бэлгийн интернет Дараа. G-Mobile жоох мяа. Нөгөө нэг хязгааргүй гэсэн яас. хугацаанд хязгааргүй. За ямарташ би өглөөс ирээд дасгал хийнэ. Одоо яг цагийн угаарт орно. Дасгал хийгээд сайн уугаад тэгээд өглөө 8:30-аас ээжтэй хамт ийм арт орно хаан уулын 9-өөс нэн тийм болохоор хамгийн түрүүнд орох гэж үзнэ. Тэгээд авах юмудаа авчаад тэгээд буцаж ирээд чадвал уул гарна. Үгүй бол тэгээд энэ хязгаарлалтынхаа бүх тавьцаа жоохон алхан да. Тэгээ нэг ном унших баха. Нөгөө андаас нэг ном авсан. Emotional Intelligence гэдэг тэр номыг эхлүүлнэ. Тэгээ ер нь жоохон одооноос EQ. Ер нь жоохон одооноос өөрийгөө жоохон чангадахгүй бол би үл яг буцаад амар тийм сэтгэл готролтой үе рүү очих гэдэг санагдаад. Тийм бай. Би бас нэг ийм ном эхлүүлсэн маа. Надад ч мэт наач нэг Aris Publishing-ийн ном нөө Aris-аас гаргасан. Тий. Монтений намтар. Харин тий. За манай нууц ноёнтон манай босс CEO Mr Cash Money ананд юу хийх гэж байна манай? Би ямар ч байсан маргааш өглөө эрт тосоод бурхантай ярилцсан. Адлаа. Гэхдээ маргааш ямар ч байсан яана 0 өрөөгөө цэвэрлэнэ. 0 өрөөгөө цэвэрлэнэ гэсэн байгаа. 0 өрөөгөө цэвэрлээ. Тэгээд би нэг онлайн курс авсан байгаа. Юун дээр ямар курс? Юуны курс? edX дээр зүгээр л нүг юу хэрхэн илүү academic writing-ийн тэрийг сайжруулах. Тийм курс авсан байгаа. Тэрнийгээ хийн тэгчээд ер нь нэг тэгчээд тэгэл хоол молоо хийж итэл тэгэл хажуугаар нь би бас нэг жоохон гадуур гарч бас нэг жоохон гүүж мүүж сунааж минаар дасгал хий гэж бодож байна. Тэгэл тэгснийхаа дараа нэг гитараа л жоохон нүдий гэсэн санаатай да. Тэг гитаранууд нь тэгээд хөөе манайхаа хүнний дэлгүүр тэгж эртмэрт орохгүй бол бас ботгоо байсан байгаа юм уу? Хаад дэлгүүрөө тэрнээс өмнө хаад дэлгүүр авчаад байгаа шүү дээ. Мэд. Окей, ерөнхийдөө нөгөө хахалт ер нь бол айгүй их байгаа шүү дээ. Одоо сая бол жишээ нь тэрнийг хоолны газар харин жоохон тэгээд нэг буудал гараад эмоцийн тоглолт үзсэн хүмүүсийг бас карантинлсан гэсэн чимээ гарч ийн. Ер нь цар тархал ихтэй байгаа. Тэр сэлэнгэд гарсан хүнээс бас нөгөө ихний автлууд нь илрээд байгаа юм шиг үлээ. Тэгэхээр ерөнхийдөө 14 хоног сунгаж байгаа гэдэг чинь мэдээж автлууд нь илүү их илрээд байгаа. Тэгэхээр ер нь хаана л болгоомжтой байх хэрэгтэй учраас зүгээр хүмүүс эрт орно гэдэг нь өөрийгөө хамгаалахын тулд бас л тэгж байгаа хэл та. Яг өглөө бас барааны сонголттой хүн багтаал байх болов уу гэж бодсон. Яс нэг хүнсээ цуглуулахгүй болохоо байж байгаа хаа. Яа. тийм маргааш гарч гэрээсээ гараагүй хит хонж байгаа гэлээ. Жохоо айжина. Тэно. Бид байтал гадаа. Брэвэр. Эний асуулт авсан уу? Өөрөө ч очиж байгаа юм шиг. Нөө авъя гэдэг шиг. Шат өөрөө.
Гэтэ яг ийм подкастыг бүр нэг яг 10 одоо тэгэхээр 14 хоног сонгоцсон шүү дээ. Тэгээд өшөө сонгогдож монгогдвол бүр 7 хоногийн дараа хийвэл бас гоё юм би тий. Аха. Тийм байна. Quarantine squad. Ер нь зүгээр ингэж нэг ярих нь бас амар гоё юм шиг тийм найзуудтайгаа уулзсан юм шиг гоё мэдрэж байна. Тийм байна. Ахаа. Ананд амны хоёрт бол бүр л гоё яваа. Харин тийм бүр амар гоё юм ёо. Баярлалаа ш. Yes. Гоё нөө. Гоё. Баярлалаа та нартай манай подкастт орсонд. Яг үнэ. Баярлалаа. Зүгээр дээ. Бид нэг подкаст хийсэн дээр ч би өөдөө тийсэн. Оруулж байгаа. Гэтэ рек хийгээгүй. Гоё хүмүүс дугаарыг тэгээд хийндээ. Аха, иймэрхүү дугааруудаас нэр ингэж яг карантинээр билетээр ер нь бол хит аль болох боломж л гарвал ер нь бас олон хий гэж бодоод байна. Тийм бас гадаадтайгаа хүнтэй зүгээр өөр бодолтой жоонтэй тий хий гэж бодож байна. Би энийг ер нь зүгээр шууд маргааш орууллаа. Аха. За. Тэгвэл илүү бас хурдан л сонсож байгаа хүмүүс бас илүү ойрхон л юм байна. Тэгвэл маргааш нэг өдөр бас гинт одоо нөхцөл байдал амар эрс өөрчлөгдөх юм билүү. Гэтэ энэ дугаарыг саяны дугаарыг ер нь бол баг эдитлэх юм байгаагүй үстэй. Хасах нэг ганц 2 л юм байна. Ямар 3 4 ч юм уу. Тийм үү. Мань сонсож байгаа хасчнаа угаас энийг хасаараа гэд би тэрийг сонссон. Тэгээд дахиж биднээс сонсож хасан да. Тэгээ Republic тэгснэ өөр чи юу гэдэл бадрал бас нэг юм хэлсэн юм аа. Тэр би Republic гэсэн байхгүй нэг. Тий цэгийн бас нэг юм хэлсэн. Амоны бас нэг юм хэлсэн. За. Censorship. Тийм. За. Бас хасчих шүү. Би л амар хасаж ажилдаг. Тийм үү. Амжилт хэлмээр байна. Чи надад хасдаг гэж ерөөсөө орсон байлээ. Би хасдаг гэдгийг одоо л мэдчихэв. Аргагүй ч өөрөө сонсохгүй юм чи. Бэлгээ зүгээр юу дуртайгаа юм. Ярих чи ингэж өөр юм ярьсан бол гэж хэлж байлаа. Тийм. Харин одоо тэгээд нэгэн л өөрийнхөө хоолойг сонсдгоо, өөрийнхөө хоолойнд дургуун юм чам мэдэх ямар ч аргагүй дээ миний биш. Гэтэ амар гоё хоолойтой л шүү дээ. Юу? Анан жоохон. За. Жоохон өөрөөсөө имзэглээ. За. Сайхан дугаар боллоо наа да. За. Миний анд дөнгөлөг байна өө. Миний анд дөнгөлөг байна. Тэн та нар гоё. Миний анд Тавал яхин дэрийг нисдэг тав гэж хэлэх үү? Яаж очих вэ? яасан гинэ? Манай нисдэг тав өнөдөр жоохон дүүрэн байлаа гэж. Карантинлэгдсэн нисдэг тав. Карантинд орсон. Тий. Гэтэ яг маах үг нисдэг тав юм чинь хаагур чинь хаан чинь эдээ чинь хамаагүй л дээ. тий. За урьсанд ямар ч байсан баярлаа. За тэгээд бас баярлаа. гинтийн урилгыг авч ингээд оролцсон та нартай бас маш их баярлаа. Тэгээд карантина гоё өнгөрүүлцгээгээрээ. Тэгээ бүгдээрээ гоё дархлаагаа дэмжээд ирүүлээ уцгаарай. Сайн унтаарай, гоё юм үзцгээгээрээ. Тий. Тэгээд хэсэг хугацааны дараа дахиад нэг өөр дугаар дээр өөр дугаараар цай дахиад. За одоо амны яраарай. Амны ярээ. Удахгүй тэгж байгаа удахгүй тэгж байгаа цэнгэлийн Араас аваагаараа бас хийнэ. Яа. Самурай season 5-ыг үзег хүмүүс үзээрэй. За. Тий. Би тэгээд спешиал дугаар дээр очихдоо анди хоолыг идэнэ л гэж бодож байгаа шүү. Болно шүү дээ. Тий. За. Манай зочдод зүгээр л материал аваад хүрээд иртээ. Ядлаа. Тийм байхгүй. Гоё ойлож игнэ. Намайг орхотлаа боол мол байгаагүй шүү зүгээр гарч нэг буфет нэг хуусаа. За. Тэгээ үгийн бадарч гэсэн юмнаас
Тий. Бадрлыг бас ер нь бид хоёр ахиж оруулъя гэж ярьж байгаа л да. Бадрлын дугаар ингээд яг хүмүүс ингээд амар яг агуулга нь бол ингээд сонирхолтой Бадрлын ярьж байгаа юм таалагдсан ч гэсэн одоо нөгөө аудионы чанарын хувь жоохон тиймхэн бол. Аудио чанар бас лавх юмгүй байлаа шүү дээ. Харин тийм ээ. Тийм болохоор тэртэй байсан тийм. Тийм болохоор Бадралтай ер нь бол бас үгүй ахиж хийнэ. Тэгээд заавал ч ингээд нэг л орсон бол ахиж орохгүй гэсэн юм уу байхгүй. Зөндөөч орж болно. Тийм болохоор тэгээд гоё орсон бол дахиж орно. Тийм. One night only чинь зүгээр мяал level гэж. One night becomes two night. За. Тэгээд сонирхолтой хөгжилтэй дугаар боллоо. Амны юм ярих байсан юм уу? Амныг мартсан шүү дээ. За амны юм ярээр. Гүг амны юм яар гинэ. Амны муухашлаа. За амны одоо хэлж чадаагүй зүйлээ одоо хэлээч. Амны зүгээр болсон өрсөнд баярлаа. Өстө гоё ялла. Өнөөдөр амар олон хүмүүстэй хамт байлаа. Тийм дахиж ингэж ярмаар байна. За та нар амунийг орсон дугаарыг бас сонсоорой. Их фаны дугаарлсан байгаа шүү. Yes. За ингээд өндөрлөх үү бэлгээ. За баяртайцгаа. За баярлалаа. Стик тав. Bye. Үгээр өндөрлөх байна. Бай. Түр газарсан байгаа удахгүй нисэх болно. Буцаж ирнэ. Тун удахгүй. Сэтгэл зүйч подкастыг сонсоорой. Амуны сонсоорой. Тэгээд Keks подкастыг сонсоорой. За баярлалаа.